그래요. 예, 이제 어찌 보면 사무엘학교 마무리하는 시간인데요. За одоо Самуэль сургууль маань тун удахгүй дуусгаж байгаа. 근데 뭐 대학부 모임 때도 반복적으로 말씀드리지만 말씀을 잘 듣는 것만큼 간증을 잘 듣는 것도 중요하다 생각됩니다. За оюутны нөхөрлөөр өмнө нь бас пастор нь үг зааж явах үедээ хэлсэн. Бид бүхэн бурхны үгийг сонсохдоо бас маш анхаарлаа хандуулад сайн сонсох ёстой ч гэсэндэ ахан дүүсийн гэрчлэлийг сонсохдоо бас маш зөв тийм ээ байр байдалтаас хуух ёстой гэж хэлж ийсэн. 어찌 보면 하나님 앞에 가장 겸손한 마음을 표현하는 가장 작은 모습이 형제 자매님들의 말에 귀를 기울이는 것이라 할 수 있을 Тэр 거예요. бурхны өмнө би үнэхээр даруй дорд байгаа шүү гэдгийг илэрхийлж байгаа хамгийн наад захын жижиг хэлбэр бол ахан дүүсийнхээ ярьж байгаа үгэнд чих тавин анхаарлаа хандуулах явдал. 전도인을 통해서만 하나님의 뜻이 전해지는 것이 아닙니다. За тийм учраас урд гараад үг заадаг зөвхөн пастор номлогч нараар л дамжуулаад бурхны үг та бүхний чихэнд хүрж байдаг юм биш ээ. 구원받은 모든 형제자매님들의 입을 통해서 하나님은 하나님의 뜻을 나타내기를 원하십니다. За харин аврагдсан байгаа бүхий л ахан дүүсийн уруул амаар дамжуулаад бурхан өөрийнхөө үгийг бас өөрийнхөө хүслийг илчлэн харуулахыг хүсэж байдаг байна. 그래서 이 시간을 꼭 귀하게 생각하셨으면 좋겠습니다. За тийм учраас та бүхэн маань одоо эхлэж байгаа нийтийн нөхөрлийн цагийг үнэхээр үн цэнтэд бас эрхэм найданд тооцоосоо гэж хүсэж байна. 말라기서 3장에도 보면 하나님이 경외하는 자들이 서로 말할 때 하나님께서 그것을 듣고 계시다 말씀하셨고. За Малах 3 дугаар бүлгэн дээрээс харах юм бол бүлэг дээрээс харах юм бол бурхнаас имэж байгаа хүмүүс хоорондоо ярилцаж нөхөрлөх үед түүнийг нь бурхан чих тавин сонсож байдгаа гэсэн байгаа. 고린도후서 9장에도 보면 한 교회의 열심이 많은 사람들을 감동시켰다라고도 말씀하셨습니다. За бас 2 дугаар Коринт 9 дугаар бүлэг дээрээс харах юм бол нэг чуулган маш хичээнгүйлэн амьдраад халуун сэтгэлтэй одоо үргэл үргэж байсан. Гэтэл тэр дүр төрхийг нь хараад маш олон хүмүүсийн зүр сэтгэл нь хөдлөд тэр чуулганаас үлгэр жишээг авлаа гэсэн байна. 아마 여기 있는 분들이 하나님을 경외하는 마음으로 이 사무엘 학교에 참여하셨을 것이고. За тийм учраас энд ирсэн байгаа бүхий л хүмүүс маань бурхнаас имээе гэсэн зүр сэтгэлээр Самуэль сургуульд оролцохоор ирсэн байж таарна. 또 4일 동안의 열심을 또한 간증으로 나타내는 시간이라 생각됩니다. За тэгээ 4 хоногийн хугацаанд гаргасан хичээл зүтгэлээ бүгдээрээ өнөөдөр яригдах тэрхүү гэрчлэлүүдээр дамжуулаад илэрхийлж байна гэж ойлгож болно. 그냥 쉬는 시간이라 생각하지 마시고 За тийм учраас нийтийн нөхөрлийн цагийг та бүхэн амралтын цаг, завсарлагын цаг гэж бүү бодоорой. 형제자매님들의 간증을 통해서 많이 배우고 마음이 뜨거워지는 시간이 되시기를 바랍니다. За харин ахан дүүсийнхээ гэрчлэлээр дамжуулаад олон зүйлийг сураад бас зүрх сэтгэлээ халуун болгосон тийм цаг хугацаа гэж бодож оролцоорой. 아시겠죠? Ойлгосон биз дээ? 예, 아유 감사합니다. За баярлалаа. 기도하겠습니다. За хамтдаа залбирцгаая. 하나님 감사합니다. Бурхан минь танд баярлалаа. 이번 사무엘 학교를 저희에게 허락하여 주심을 감사드립니다. Бурхан та бидэнд энэ удаагийн Самуэль сургуулийг зөвшөөрсөн талархаж байна. 전도의 사명을 일깨워 주시고 또 영혼을 사랑하는 마음을 일깨워 주셔서 감사합니다. Сайн мэдээг тараах зүрх сэтгэл болоод бас тэрхүү сүнснүүдийг харилсан халуун сэтгэлийг та бид бүхэнд эргүүлж сануулсанд талархаж байна. 또 전도의 지혜를 주시고 협력의 중요함을 주셔서 감사합니다. Бас бурхан та бид бүхэн сайн мэдээний чухал ач холбогдлыг сануулад бас бид бүхний зүрх сэтгэлийг нэг болгож нэгтгэхэд тусалж байгааз тань талархаж байна. 간증을 통해서 이 중요한 하나님의 뜻이 더욱 마음에 새겨지는 시간 되도록 인도하여 주옵소서. Энэхүү гэрчлэлийн цагаар дамжуулаад бурхан таны сайн хүсэл бид бүхнээр дамжуулаад илчлэгдсэн тийм цаг хугацаа байхад та туслаарай. 우리의 입술을 통해서 오직 하나님께서 영광 받는 시간 되도록 인도하여 주옵소서. Бид бүхний уруул амаар дамжуулаад зөвхөн эзэн бурхантай алдаршуулгдаасай гэж гуйж байна. 우리를 사랑하시는 예수님의 이름으로 기도드립니다. Биднийг харилдаг Есүсийн нэрээр залбирлаа. Амен. 울란바토르 중앙교회 청년회장님 나오셔서 진행해 주시겠습니다. За үргэлжлүүлээд Улаанбаатар төв чуулганы залуучдын ахлагч гарч ирээд нөхөрлийг удирдах явуулнаа. За ядарч гэнэ үү? Гайгүй юу? За залуу хүмүүс гайгүй хаа гэж бодож байна. За одоо болохоор за сайн мэдээний одоо юу гэж хэлээ? Тохиолдол уу? Илтгэл үү? Илтгэл үү те. Би яг анх удаа тий. Тэгээ 4 хүн байгаа юм байна. Тэгээд зүүн чуулганы Ану зүүн чуулганы Ингчин
дараа нь болохоор налих чуулганы хүслэн тэгээ зүүн чуулганы үлзий дээр ингээд 4 хүн гарч ирээд илтгэлээ тавьж өгөөд тэгээд манай альжилчид бол хараан арай ирээгүй байна. Тэгээд эхний ээлжинд энэ 4 одоо илтгэлээ сонссны дараа манай альжилчид гарч ирээ бас ингээд гэрчлээ бас хуваалцъя. За энэ 4 хүн гарч ирдээ. Энийг дараалал гарч ирээд илтгэлээ тавьж өгөөрэй. Баярлалаа. Бүгдээрээ сайн бацгаана уу? Одоо Улаанбаатар зүүн чуулганд нөхөрлөж байгаа. Тэгээд Гүнзгий 2 дугаар анги хамаагч байна. Тэгээд ямар ч тач өнгөрсөн 17 дугаар Самуэль дээр бичсэн зохиомжоор болохоор ээжтэй сайн мэдээ тараасан баггүй. Тэгээд миний хувьд болохоор яг аврагцнаас маань хойш хамгийн их сайн мэдээ тарахыг одоо хүссэн хүмүүс маань болохоор гэр бүлийн маань хүмүүс байсан баггүй. Тэгээд одоо уул налын ах манай ээж маань надтай хамт одоо үг сонсож байгаа байхгүй хамгийн анх. Гэхдээ би одоо тэр цагаас хойш юм уу үг сонсож жагаад тэгэж жаад ямар ч тач оюутсан болохоос өмнө өмнөхөн ямар ч тач үг сонсож аврагдаа. Тэгээд итгэлийн амьдрал маань ер нь бол зүүн чуулганд ирээд тэгээд ер нь бол эхэлсэн байхгүй. Тэгээд оюутан болчоод энд одоо итгэлээр амьдарсан учраас гэх юм уу үлдээ сайн мэдээ одоо яг санаар тарах цаг бол байгаагүй. Тийм учраас ямар ч тач Самуэль сургууль ингээ ямар ч тач байд юм байна гэдгийг хамгийн анх оюутан болж ирээд оюутны нэг цуглаар бишээ залуучуудын цуглархалтаар ах мэдчихсэн. Тэгээд орохыг бол их хүссэн тэмцэл их байсан баггүй. Тэгээд хамгийн анх болохоор бас яаж исэн юм аа. Гадуур сайн мэдэн зориулж бичээд. Гэтэ тэр үед болохоор гэр бүлтэй хандсан ямар ч цохомж байгаагүй учраас яг Гүнзгий 1-р ангид болохоор гэр бүлтэй хандсан одоо зохиомжуудыг болохоор их хийсэн баггүй. Тэгээд одоо нөгөө хэлдэг штеп. Одоо сайн зохиомж гэдэг чинь ингээд тэр хүнд гол нь ингээ аврагдах юм бол тэр бол сайн зохиомж өгöd миний хувьд ч гэсэн яг тийм сэтгэлтэй би одоо их тэрхүү зохиомжтой биччихсэн. Тэгээд гэртээ очиод болохоор жон ер нь бол миний хувьд сайн мэдээ тарана гэх юм бол одоо хамгийн хүнд даваа нь болохоор гэр бүл байдаг аахгүй юу. Ингээд одоо ааваас маань хаваад одоо хамгийн их авчдаг хүн гэх юм бол аав маань гэдэг аахгүй. Тэгээд саяхан болохоор он гарахаас өмнө ээжээ маань би огцсон өвгдөөд хэвтэрт ингээд байсан баггүй. Тэгээд хотод байхад ингээ зүг зүгээр байж исэн ээж маань ингээд амар хэвтэрт орсон юм байна. Тэгээд эмнэлэгт ингээд дэмжлүүлсэн чинь бүр ингээ хүндэрчээ гараад ирсэн. Одоо ингээ хэвтэрт байгаа. Ингээд амар их өвдөлттэй байгаа гэдгийг ингээ сонсчоод миний хувьд болохоор их хайсан сэтгэл байсан баггүй. Тэгээд өдийг хүртэл ингээ амьдарсан ингээ итгэлийн амьдралаа ч гэсэн ингээ бодоод юуны төлөлт амьдарч байгаа билээ гэдэг ч гэсэн их ингээ бодсон. Тэгээд хамгийн түрүүнд одоо хүссэн сэтгэл нь хурдан харьмаар байсан баггүй. Одоо ингээ ээжтэйгээ уулзмаар байсан. Энэ одоо мэдээг хэлмээрээс над дээр зохиомж бол байгаад байгаа байхгүй. Гэтэ эрийг ерөөсөө ингээд намрын самбалд ороод хийсэн гэдэг чинь би одоо ингээд бараг л 5-6 сар тэр ингээ хадгалсан байхгүй. Тэр зохиомжийг хинт ч ярилгүйгээр ингээ хадгалсан байсан гэсэн үг. Тэгээд би одоо яг тэр зохиомжийг одоо хамгийн яг хэлэх ёстой хүндээ хэлж чадаагүй байсан учраас өөр хин нэгэнд хэрэглээгүй байсан байхгүй. Тэгээд яг гэртээ очиод ээжийнхээ байр байдлыг харчаад яг ийм болтол нь юу чигийг одоо юу ч ингэж хэлээгүй болоо гэж бодогдсон байхгүй. Ингээд их одоо өөрийгөө зүгсэн сэтгэл их байсан байхгүй тэр цаг хугацаанд. Гэхдээ одоо чуулганы хахан дүүстэй ч гэсэн ингээд хөрлөд одоо мэдэж авсан зүйл нь одоо ер нь ойлгож авсан зүйл нь гэх юм бол энэ зүйл миний ингээд залбирлын маань хариулт байсан юм байна да гэж бодогдсон байхгүй юу. Би болохоор зуны санаараас хойшоо гэр бүлийн маань сэтгэл ингээд гэр бүлийн маань хүмүүсийн ээж аав маань сэтгэл яавал ингээд зөөлрөх юм болоо ингээд үнэхээр ээж аав маань хүн хэцүү зовлон тулгарч иж хэрвээ ингээд сэтгэл зөөлрөх юм байх юм бол ингээд тэр зовлонг ингээд та зөвшөөрч өгөөсэй гэж хүсчихсэн байхгүй юу. Тэгэхээр ингээд охин нь учраас ээж аавд маань хэцүү зүйл тохиолдно гэх юм бол их хэцүү санагдаж штэ. Гэхдээ зовлон бол хажууд нь ишлүүд нь ч гэсэн дууссан. Тийм учраас ямар тааш тэр залбирлахаа ч гэсэн хариултыг яг авсан цаг хугацаа байсан юм шиг санагцсан. Тэгээд үнэхээр бурхны яг тогтоогдсон тэрхүү цагийн дагуу яг бүх зүйл ингээ яг нэвлүүлж байгаа тоглоом шиг ингээ таарсан баггүй. Ингээ ээж маань очиход болохоор яг л юм ята зүгээр л намайг үргэлж яг энэ цагт сургаал заадаг байсан. Бодчихсон юм шиг гадгийн сарам ингээд үнэхээр одоо хідэж ээж маань надгаар намайг ингээд
одоо ингээд семинарын талаар ч юм уу ингээд хэлэхэд тийм зөөлөн байдлаар хүлээж авч байгаагүй байхгүй юу. Тэгээд ингээд зохиомжийнхаа талаар ингээд ярьж өгч явахдаа одоо ингээд тэр яг ээжтэй зохиомжоо яриад өгж байгаа тэр цаг хугацаа амар үнцэнтэй байсан байхгүй юу. Ингээд самбал сургуульд орсондоо болохоор үнэхээр талархсан тэм цаг байсан. Ээж маань ингээд миний зохиомжийг сонсч штэ гэдэг одоо тэр зүйлийг ингээ харчаад бурханд их талархсан дээрээс нь самбал сургууль байгаад нь ч гэсэн их талархсан байхгүй юу. Нэртэй тэр зохиомжоо дамжуулаад ямар хөө зохиомж хийсэн бэ гэхээр ээж маань болохоор түлэгдэлтийн зэрэгтэй байхгүй. Тэгээд аав маань болохоор одоо хуруу дутуу гэх юм уу ингээд байдаг байхгүй. Тэгээ ер нь бол ингээд групп тогтоолгоцсон хоёулаар нь хөгжлийн бэрхшээлтэй гэж явдаг хүмүүс байдیں۔ Тэгээд яг одоо том болсон одоо том хүмүүс учраас тэр талаараа нэг их юм ингээд боддгоо ч гэсэн хоёулаа ингээд баг залуу наснд нь хэмзүүл тохиолдсон учраас ямар нэгэн байдлаар хин нэгэнд гоочлогдох ч юм уу одоо ээж манай үед гэх юм бол одоо хөлөө гаргасан ч юм уу тийм хувц өмсдөггүй байхгүй сарвнаасаа болоод тэг ингээд тэр цаг үед ч гэсэн их хэцүү санагддаг байсан бахта гэж бодоод ээж автагаа ойролцоо одоо тийм зовлон туусан хүн хин байт юм болоо гэж бодож аваад ээж аваахаа тэрхүү одоо амьдралын их бодож байгаа тэрхүү зохиомжийг хийсэн гэх юм уу. Тэгээд тэр зохиомжоор ч гэсэн дамжуулагдаад ээж маань болохоор сая оны ихний семинарыг сонссон байхгүй юу. Тэгээд Ямартаач Эрдэнэт чуулганд очиод Ямартаач сайн мэдээг зохиомжаараа дамжуулаад ингээд тараасан ч гэсэн миний хувьд ингээд бас хэцүү зүйлүүд ч гэсэн гарч ирсэн байхгүй юу. Одоо нэг ээж маань ингээд амар зөрүүтэн болохоор ингээд бол ажил хийж болохгүй бүр ажилласаа гарах хэрэгтэй гэсэн тийм зүйл ингээд өгсөн ч гэсэн ажилласаар байгаа байхгүй. Тэгээд тийм болохоор ингээд явцсанд нь семинарын дундуур ингээд биений өвдчихгүй ээж маань болохоор ингээд ажиллаад харчаад шууд ирээд үгээ сонсож байгаа байхгүй. Тийм учраас би энэ голооронд гинт өвдчихгүй дээ гэсэн санаа зовлолоор их байсан. Тэгээд ээжтэйгээ ингээд одоо үгийн дараа ингээд нөхөрлж явахдаа ингээд гэрлүүгээ халах цаахтаа болохоор ээжээс маань ингээд сонссон үг ингээд үнэхээр баярлуулжсэн байхгүй юу. Ээжийнх нь би ингээд энэ хэд хоногт ингээд ерөөсөө ажил дээр ч гэсэн ерөөсөө ингээд өвдөхгүй байна. Ингээд бурхан намайг энэ 7 хоногт ингээд энэ семинарыг заавал ингээд сонсоосоо гэд ямар нэгэн асуудалгүй сонсоосоо гэд миний биеийг ингээд өвдүүлэхгүй байх шиг байна гэх тийм үг надад хэлсэн байхгүй юу. Тэгээ тэрийг ч гэсэн ингээд харчаад бурханы одоо ингээд сайн мэдээний ажил ч гэсэн ингээд үнэхээр ингээд гайхалтаар явагдт юм байна да. Тэгээд ээжтэйгээ ямартаж бүгийг одоо санаар сонсоод хамгийн санаад авч ирсэн үг нь болохоор нэгж гинэ үг дээр ээж маань ингээд сайн үнэхээр ингээд чин сэтгэлээсээ гэмшиж чадах болоо урагдаж чадах болов гэж одоо өмнө болохоор ингээд санаар сонсон ч гэсэн ингээд баян мэдлэгээр хүлээгээд авчдаг байсан учраас энэ удаад ч гэсэн тэгэх үедээ гэсэн санаа зовнил болохоор их байсан байхгүй юу. Миний хувьд ингээд хийж чадах зүйл байхгүй ингээд зөвхөн залбирч өгдөөсөн учраас гэтээ ингээд тэр цаг үед болохоор чуулганы маань Эрдэнэ чуулганы маань ахын дүүс ингээд ээж маань их сайн ингээд халамжилж өгөөд ингээд яг тэр ахын дүүсийг ингээд хараад ч гэсэн миний ингээд хамтран зүтгэгчэд ингээд хаасайгүй байдгийн биш тэг гэж ингээд харсан байхгүй юу. Одоо ингээд миний одоо бүхий л ахын дүүс ингээд миний хамтран зүтгэгч байдгийн биш тэг тэр хүмүүс ч гэсэн ингээд миний төлөө залбирч өгд юм биш тэг гэр бүлийн маань төлөө ч гэсэн ингээд залбирсаар байсан юм биш тэг гэдгийг ингээд харсан байхгүй юу. Тэг ингээд ахын дүүсийн ингээд нэг ингээд хайрлаж байгаа тэрхүү хайрын ч гэсэн ингээд ямар чин сэтгэлэх байдгийн бэ гэдгийг ч гэсэн их ингээд харсан. Тиймэрхүү гинүү үгийн дараа ингээд ээжтэйг амд өрөө ирчээд ингээд шүн нь ерөөсөө ингээд санаа зовоод унт чадахгүйсэн баггүй ээж маань яг юу бодож байгаа бол гэж ингээд бодогдоод тиймэрхүү өглөө 7 цаг гээд би ингээд хальт унтаад өглөө 7 цагс ирсэн баггүй тэгээд ингээд галтгооны хөврөөр орохгүй байдсан чинь ээж маань ингээд том өрөөнд ингээд сүр цуваад ингээд залбирчээсэн баггүй өөрийн 7 цагт тэгээд одоо миний хувьд ээжээсээ тийм дүр төрхийг харна гэдэг бол ингээд хизээч харахгүй юм шиг санагдчихсан тэм цаг үехгүй гэдэг. Тэгээд тийм дүр төрхийг харчаад ингээд бурханд үнэхээр их талархсан тэм цаг байсан баггүй.
Одоо ингээд өмнө семинарын талаар ингээд ээжтэй хэлэхдээ, аавтай хэлэхдээ ингээд одоо миний одоо ингээд эсрүүцэн тэр хүү одоо надад хэлжсэн тэр хүү одоо өгнүүд нь ч гэсэн ингээд бодогдоод гэтээ тийм байсан хүн одоо ингээд эсвэр зугаа залбирч байгааг ингээд харахаар ингээд бурхны төлөвлөгөөч гэсэн үнэхээр ингээд байдаг юм байна да. Ингээд би итгэлээр амьдарч л байгаа бол гээд миний гэр бүлийг ч гэсэн бурхан үнэхээр аварч өгөх юм байна да гэдгийг тэгэхээр ойлгосон. Тэгээд энэ удаад ч гэсэн наашаа ирэхдээ болохоор би яг самаа сургууль эхлэхийн өмнөх ирсэн баггүй юу. Тэг ингээд сайн бэлтгэл бол ерөөсөй байгаагүй. Тэгээд одоо юугаас энэ ингээд төгсч чадахгүйсэн сэтгэлтэй нь л ирсэн баггүй. Тэгээд гэтээ хамгийн гол нь энд ирэхэд төгсгөн үнэхээр гол зүйл нь биш юм шиг үнэхээр санагцсан. Тэгээд ээж маань аврагдаж байгаа тэр ингээд цаг хугацааг ингээд харахад үнэхээр тэрхүү самаа сургуулиар дамжуулагдаад ингээд олж авсан тэр зохиомжийг ч гэсэн ингээд хараад одоо бидний одоо энэ цаг хугацаанд ингээд өнгөрөөж байгаа нойргүй энэ хоногуд ч гэсэн үнэхээр ингээд хоосон зүйл ингээд огт биш байдаг юм байна да. Ингээ хэдийгээр тэр сайн мэдээ тарахгүй хүч надад ингээ үнэхээр мөхс байдаг ч гэсэн самаа сургуулиар дамжуулагдаад бурхан надад их ингээ хүчийг өгд юм байна да. Намайг ингээ бурхан үргэлж зэвсэгтэй болоосай сайн мэдээнд ч гэсэн их ингээ ганцхан халуун сэтгэлтэй байгаасай гэж хүсдэг юм шиг санагдсан байхгүй. Тэгээд энэ удаагийн самаа сургуулиар ч гэсэн үнэхээр одоо гадуур сайн мэдээнд одоо би хотод ирсэн байгаа шүү дээ. Тэгэхээр намайг одоо хүлээж байгаа зөндөөс нүд байгаа байхгүй. Одоо тэрийг ч гэсэн ингээ хараад дахиад одоо өмнө хийж байсан зохиомжнуудаа ч гэсэн тэгэхээр ингээ сайжруулад илүү ингээд хүчтэй ийм бат бүх зэвсгээр энэ удаа тодтолдохыг хүссэн байхгүй. Тэгээд ээж маань ингээ аврагдсан тэр ингээ дүр төрхийг ингээ харахад одоо юунаас ч илүүтэйгээр баяр хүрээ би авсан байхгүй. Ингээд аврагдсанаасаа хойш ингээд өөрийн миний хувьд авралын баяр гэж зүйл байгаа шүү дээ. Тэр зүйлийг мэдэрснээс хойш гэр бүлийнхаа одоо миний сайн мэдээ тараагаад аврагдсан тэдгэр хүмүүсийн одоо аврагдаад тэрхүү ингээ гаргаж байгаа баяр хүрийг нь хараад одоо үнэхээр хэлж барахааргүй одоо итгэлийн амьдрал яг үүний тулд байдаг юм шиг санагдсан байхгүй одоо энэ одоо нэг сүнс ингээ аврагдаж байгаа нь ингээд цаанаа яг үнийг гэхэд маш олон зүйлс ингээ болоод өнгөрч байгаа шүү дээ. Энд ингээ ганцхан би ингээд энд ингээ сайн мэдээ тараагаад ингээ зовоод байсан юм бол биш байхгүй. Үүний цаана ингээ маш олон ханд үсийн би ингээ семинар сонсох болгоныхоо орой байнга ингээ багийнхаа групп руу тэгээ оюутны хэсэг рүү тэгээ ингээ залуучуудын групп руу дүүрүүргээ ингээ баг руу ингээ явуулж болох ингээ бүхэл газар руу залбирлын хүсэлт гуйжсэн байхгүй. Тэгээ ингээ тэнд байгаа гэсэн улаан ханд үс ингээд залбирч өгчээсэн юм санагцсан. Тэгээд юмртайж бид бүхний одоо ингээд энэ өнгөрөөж байгаа цаг хугацаа ингээд тогтоомж ингээд хоосон биш байдаг шүү. Тэгээд самаа сургуулиар дамжуулагдаад бидэнд ингээд алдах зүйл бол яг үнийг хэлэх байхгүй. Олж авдаг зүйл бол үнэхээр их байдаг. Тэгээд ингээд одоо тэр 30 иштийг цээжлэхэд гмийн ишлэл ингээд үнэхээр хатгагддаг байхгүй яг үнийг хэлэхэд гмийн ишлэлийг ингээд цээжилж хахад одоо ингээд тэр одоо ишлэлүүдийг ингээд бодоод үзэхээр би ингээд аврагдчихсан одоо энэ ишлэлийг цээждээ сууж байгаа шүү дээ. Гэхдээ аврагдаагүй сүнс бол маш их байгаа байхгүй. Тэгээ нэг ч гэсэн ингээд хараад би ингээд хилээгүйгээс болоод там руу явж байгаа тэр сүнснүүдийг ингээд харахад их хэцүү санагдчихсан байхгүй. Тэгээд би ингээд ядаж ингээд би бүхэн сайн мэдээ тарааж чадахгүй маа гэхэд ядаж одоо байгаа чинийгээрээ их ингээд чадхаараа сайн мэдээг дамжуулъя да ингээд хэлхийг хүссэн баггүй. Гэхдээ мэдээж тийм хүч надад бол байдаггүй. Ингээ хаяа сайн мэдээ тараа гэхээр ингээд санаа зовдөг ч юм уу нөгөө хүний хардаг ч юм уу тийм сэтгэлүүд их байдаг баггүй. Гэхдээ самаа сургуулийн цаг хугацаагаар дамжуулагдаад одоо үгээр дамжуулаад дээрээс нь ахын дүүсний ингээд зохиомжоо ярьж өгж байгаа ахын дүүснийг хөрөлж байгаа энэ цаг хугацаагаар ч гэсэн дамжуулагдаад сайн мэдээ тарах тэрхүү хүчийг аваад семестр эхлүүлдэг учраас одоо яг итгэлийн амьдралын хувьд самал сургууль үнэхээр байгаад нь хамгийн ихээр талархаж байна. Тэгээд ээж маань аврагдсанд нь ч гэсэн энэ самал сургууль ингээд үнэхээр том ач холбогдолтой учраас ахын дүүс маань ч гэсэн самал сургуульд орохдоо их залбирсан сэтгэлээр ингээд тэрхүү сүнс рүү хандсан сэтгэлээр
их ингээд санаар хичээж оролцоосоо гэж хүсдэг. Тэгээд төгссөн ахын нүсээ харахад ч гэсэн ингээд зарим хүмүүс сонсоод яг самбал сургуулийн хамгийн гол утга нь одоо ингээд оролцоод байж байгаа тэр цаг хугацаа хамгийн үнцэнтэй шүү дээ. Тэгээ ингээд тэрийг ч гэсэн ингээд хараад энэ цаг хугацаагаа ингээд хоосон битэн өнгөрөөсэй гэж хамгийн их хүссэн. Тэгээд ямар ч тач энд ингээд гэрчлэл яриад зогсож байгаа болохоор одоо үнэхээр их баяртай байна. Тэгээд хамгийн анх үнцэнд орж ирж хахад ингээд сайн мэдээ тараас ахын дүүсийнхаа гэрчлэлийг сонсож байхдаа би бас энд ингээд зогсож явах юмсан гэж хүсдэг байсан байхгүй. Тэгээд ингээд одоо энэ зогсож байгаа цаг хугацаа ч гэсэн бурхан зөвшөөрч гэсэн үнэхээр их талархаж байна. Тэгээд энэ удаагийн самбал сургуульд ч гэсэн бүгдээрээ хичээлээ. Тэгээ болсон. За бүгдээрээ сайн байцгаана уу? 2017 онд аврагдсан инхчин ихч гэдгийг одоо 100 чуулганд хөрөлдөг. Тэгээд юутэйж сайн мэдээ тараасан хүмүүс маань аврагдаад тэгээд энд ингээ гэрчлэрж байгаа штэ. Тэгээд эхлээд юу ч гэсэн зохиомжныхаа талаар ярэ гэж бодсон. Би болохоор энэ зохиомжоо үнсэн гэдэг хийжсэн байхгүй. Тэгээд өмнө нь оролцсон самбалд болохоор ямар ч бэлтгэлгүйгээр яг өчигдөр оройн самбал сургалт заавал оролцох хэрэгтэй штэ, алдаж болохгүй боломжтой. Би ингээд ороод төгсөж чадахгүй ч гэсэндээ сайн мэдээний төлөөх төр хүчийг халуун сэтгэлийг аван штэ гэсэн сэтгэлээр оролцоод тэгээд ерөнхийдөө бол тийм чанартай зохиомж тэгээд чанартай ишлээж чийлж чадаагүй. Гэхдээ үнсэн ангид бол нэлээд их бэлдэж байгаа зохиомжоо хийж ирсэн. Тэгээд тэр зохиомжоор ингээд самдаа тараасан байгаа. Тэгээд уг зохиомж нь болохоор бүтээлийн талаарх зохиомж ахгүй. Тэгээд би болохоор байгальд их хайртай. Тэгээд Эрдэнэтээс ирсэн байхгүй. Тэгээд манай Эрдэнэт гарах юм бол их өндөр уултай. Тэгээд ерөнхийдөө бол 10 жилдээ ч гэсэндээ хичээлээд хараад л уулан дээр гараад суух дуртай. Өөрийн 7 цагт найзуудтайгаа хамт ингээл уулан дээр гараад салхилах дуртай. Ер нь багасаа л нэг тийм байгаль дуртай. Тэгээд аврагдсан хүнийхээ хувьд бас ингээ бүх зүйлийг бурхан зоригтой бүтээсэн гэдэг зүйлийг мэддэг хүнийхээ хувьд тэр байгалыг бишрэнгээ бас ингээ бурханыг илүү их мэдэрдэг. Тэгээд энэ удаа бүтээлээрээ бурхны бүтээсэн тэр бүтээлээр дамжуулаад тэгээд зохиомжоо хийсэн. Тэгээд тэр зохиомжоо саймдээ тараагаад тэгээд одоо 2 дугаар групп нөхөрлөж байгаа Эрдэнэбаяр ахт саймдээ тараасан байхгүй. Тэгээд ерөнхийдөө бол тэр саймдээ тараасан түүхийг бодонгууд би өөрөө ч их гайхдаг л та. Яг тухайн үед юу болж исэн бэ гэхээр би нэг ихэр ихчтэй. Тэгээд мөнхчин бит 2 дугаар группт ингээ нөхөрлөдөг байх та. Шүтээсийн цагаан сар болоод тэгээд их сургуулийн амралт болж исэн. Тэгээд яг амралтын яг сүүлийн өдөр нь бит 2 ингээд күтигээ тарчаад тэгээд ингээ саймдаа тараагаад явж байх та. Тараачаад тэг ингээд сургууль ингээд айгүй цөөхөн сурагчтай байсан л та. Ихэнх нь ингээд орон нутг руу гэрлүүгээ явцсан. Тэгээд миний хувьд яагаш нэг тийм сэтгэл төрсөн байхгүй. Яг шүтээсийн тэр номын сангаас төв хүртэл нэг юм коридор шиг нэг тийм замтай. Тэгээд тэр зам нь харанхуу. Тэгээд уул нь бол харахад бол ингээд хүн байхгүй юм шиг харагдмаар. Гэхдээ миний хувьд нэг тийм найдлага байсан байхгүй. Тэнд очиод нэг хүн сууж ивэл нэг хүнийг ингээд саймдаа харахгүй орхисон байвал яах вэ гэдэг бодол төрөөд тэгээд ягаад ч юм алхаа гişиг маань бурхан тэр газар руу удирдах өгөөд тэгээд тэр ах сууж исэн. Тэгээд зохиомжороо бит 2 саймдаа тараагаад тэгээд одоо ингээд аврагдаад чуулгандаа ингээд явж байгаа. Тэгээд юутэйч энэ цагаар одоо би ийм зохиомж хийсэн. Тэгээд би саймдаа тараагаад тэр хүн тэгэж аврагдсан гэж хэлхээсээ илүүгээр бурхан алдаршуулгатаасаа гэж хүссэн. Би бол зүгээр л ингээд бурхны бүтээсэн бүтээлийг дамжуулж хийсэн төдий яг бүх зүйлийг бүтээгээд ингээд бидний амьдрал жинхэнэ зорилгыг өгсөн нэгэн бол бурхан штэ. Тэгээд аварч өгсөн ч гэсэндээ бурхан болохоор
энэ цагаар ч гэсэндээ илүү их Бурхны нэр алтаршуулгатаасай гэж хүсэж байна. Тэгээд бас Самуэль сургуулийн талаар ярих гэж бодсон байхгүй. Тэгээд Самуэль сургууль бол миний хувьд яг итгэлийн амьдралын минь хувьд бол бүр заавал оролцох ёстой. Тэгээд сайн мэдээний хувьд ч гэсэндээ бүр халуунаас халуун сэтгэлийг олж авдаг тийм сургууль шиг санагддаг байхгүй. Тэгээд өмнө нь ингээд гүнзгийнийхт орж явахдаа төгсөж чадаагүй гэж хэлсэн шүү дээ. Яг тэр үед болохоор ингээд нэг тийм бодол төрсөн байхгүй. Яг анх гинт ингээд зохиол бичих хэрэгтэй болоод тэгээд би ингээд зохиол эн чинь семинарын тухай юм биш дээ. Би ингээд хинт ингээд семинарын тухай ярих юм бол энэ баг надад хэрэггүй байхаа гэдэг ч юм уу. Тийм бодол төрж исэн. Тэгсэн чинь яг тэр Самуэль төгсөөд яг өдийг энэ хугацаа хүртэл миний хамгийн их мэдэрч ойлгосон зүйл маань Самуэль гэдэг хугацаанд бэлдэж байгаа бидний зохиол, зохиомж, иршлэл бүр ингээд хамгийн чухал зүйл нь байсан юм байна штэ гэдэг зүйлийг их мэдэрсэн. Тэгээд би ингээд гадуур сайн мэдээ тараасан нэг хүүхэд маань зүүн дээр бүтэн үг сонсоод тэгээд аврагдаж чадаагүй байхгүй. Тэгээд тухайд болохоор тэр хүүхэд маань өөрөө их шинжлэх ухаанд талаар их сонирхолтой. Тэгээд тэр талаар илүү их мэдлэгтэй болохоос тэр юм уу? Эсвэл тэр мэдлэгтэй хитэх бартаад бартам сэтгэлтэй болохоос тэр юм уу? Үгийг ерөөсөө ингээд хүлээж авахгүй байсан байхгүй. Тэгээд сүүлд болохоор надтай эргэж холбогдоод тэгээд би ингээд өөрөө ингээд надад хэлээд би ингээд семинар сонсомоор байна гэд. Тэгээд яасан болоо гэд тэгсэн чинь тэр хүүхэд маань одоо ингээд хорт автар тусцсан. Тэгээд өөрөө болохоор надад ингээд уйлаад хэлсэн байхгүй. Би ингээд өгөхөд бол ойлгомжтой болцсон. Тэгээд үнэхээр өхлийн дараах тэр амьдрал байгаа бол надад ингээд хэлж өгөөч гэж хэлсэн. Тэгээд яг тэр үед би зохиол бэлтгэх нь яг энэ үед хэрэгтэй байна да гэдэг зүйлэн талаар бодсон. Яг тэр богинохон мөчөд би хэрхэн яаж тэр сайн мэдээний үгийг, тэр семинарын үгийг богинохон ишлэлийн шууд цэжээрээ гаргаад Библиэс харуулаад яг энэ зүйлд намайг их бэлдэж өгсөн байна да гэдэг зүйлэн талаар ойлгоод тэгээд энэ Самуэль сургуулийн хугацаанд ч гэсэндээ бэлдэж байгаа эдгээр бүх зүйл маань их хоосон биш. Бүгдээрээ их саймдаа тараахад үнцэнтэй хэрэглэгдэхүйц бидний жинхэнэ зэвсэг болохоор зүйл юм байна да гэдгийг ойлгосон. Тэгээд юутай тэр хүүхэд маань сүүлд зүүнний семинарыг эхний 4 өдөр онлайнаар сонсоод тэгээд авралын үгээ итгэгчдийн амьдралын үгийг итгэгч хүний амьдралын тэр 9-ний өдөр ирж эмнэлгээсээ гарч өөрөө ирж сонссон байхгүй. Тэгээд тэрнээс хойш юутайч хараахан холбогдоогүй. Гэхдээ нэгэнд хэлснээр ахан дүүс минь гэсэндээ залбирч өгөөсэй гэж хүсэж байна. Энэ удаагийн Самуэль бас миний хувьд их онцгой санагдлаа л да. Яагаад вэ гэхээр яг тийм зүйлийг мэдэрсэн хүнийхээ хувьд ч тэр юм уу энэ удаагийн Самуэль дээр бэлтэж байгаа юм болгоно бүр яг ингээд жинхнээсээ сайн мэдээний төлөө ингээд бэлдээ даа гэсэн сэтгэлээр одоо ингээд ах юм шалгалт дууссан байна шүү дээ. Ишлэлийн шалгалт. Гэхдээ миний хувьд болохоор жинхэнэ шалгалт маргааш эхлэх юм шиг санагдаж байгаа байхгүй. Бид нэр ингээд би ийм ишл цээжилсэн, би энэс илүү ингээд цээжилсэн гэдэг ч юм уу. Тийм зүйлийг харуулахаас илүүгээр бид нэр жинхнээсээ амьдрал дээр Монголын сайн мэдээнд дуудагдсан тэр хүмүүсийн хувьд тэр ишлэлийг жинхнээсээ ингээд тэр жинхэнэ авралыг мэдгүй үнэн үгийг жинхэнэ бурхныг мэдгүй байгаа тэр хүмүүст цээжээр хэлэх тэр цаг үед л бидний яг жинхэнэ шалгалт эхлэх юм байна гэж би бодож байгаа. Тэгээд энэ зүйлэн талаар ч гэсэндээ их бодонгоо ишлэл бүрээ цээжлэхдээ их гүн гүнзгий тунгаан бодож цээжилсэн. Тэгээд яг тэр үед миний сэтгэлийг нэг ишлэнгээ бүр ингээд амар гатгсан байхгүй. Тэр ямар ишлэл гэхээр Исая 53-ийн 5-6 гэвч гэмт үйллийн маань улмаас тэр хатагдан хилэнцгийн маань улмаас тэр бицарч аваа. Амар тайвны маань төлөө түн тэр гисгэлбэж шархаар нь бид итгэрчээ. Бүгдээрээ бид тань мэд төрж бүгд л өөр өөрийн замаар яв. Бүгдээ маань хилэнцгийг харан түүнд эзэн тахав гэд. Энэ ишлэл яг ингээд ишлээ цэжилж яхад миний сэтгэлийг бүр ингээд автсан байхгүй бүр ингээд яг тэр үед ишлээ бүр ингээд цэжлэх ингээд болоод тэгээ босоод ингээд зүүн чуулганы шилэн болон цагаа уйлаад маш их зүйл бодогдсон л доо. Яг тэр ишлээ цэжилж яхад ингээд цонхоор харсан чинь нэг их ингээд агуу тийм ядруухан ингээд цүнхэн ингээд байрч чадаад ингээд сайн байцгаана уу? алхаа явж аахгүй гэрлгүй. Сайхан 청년 수련회
За тэгээд энийг ч нөө хартай хүн байсан л та. Энийг ч ингээд амьдралынхаа туршид ямар их зүйлийг мэдэрсэн бол ямар их хүнд ачааг үүрж явж байгаа бол энэ хүний гэм нүглийг Есүс ингээд загалмай цовдлогдоод уушлаад өгсөн шүү дээ. Энэ зүйлийг мэдж байгаа болов гэдэг зүйл их бодогдоод тэгээд аврагдаг байгаа тэр сүнснүүдийг их өрөвдсөн сэтгэл төрсөн л та. Тэгээд өвтө чинь нэшлэж гэсэндээ заримдаа нэг тийм үе байдаг шүү дээ. Ингээд саймдаа тарангу тэр хүн угаасаа ингээд очихгүй гэдэг ингээд бат болсон. Ингээд би исламын шашинтай гэдэг ч юм уу эсвэл одоо юу гэдэг чинь би бөөгийн шашинтай гэдэг ч юм уу. Би наа семинар чинь сонсохгүй гэдэг тийм үед бид нэр ингээд одоо сайн мэдээг хэлэх тохиолдол байдаг шүү дээ. Есүс таны нүглийг уушлаад өчгсөн шүү. Үүнд итгүүл та ингээд мөнхийн тэр диваажин руу орж чаднаа. Ингээд жинхэнэ бурхан бол Есүс бурхан шүү гэдэг. Яг тийм хэлхийдээ үе аврагддаг. Та хүн маань энэ цагт үнэхээр сэтгэлээ нээгээд миний хийсэн энэ их нүглийг бурхан итгэгч хүний амьдралын хамгийн том баяр хөөр нь сайн мэдээ. Сайн мэдээ амьдралын хизээж мартамгүй тийм гоё дурсамж байдаг юм байна да гэж ухаарсан. Тэгээд Эрдэнэ баяр ахыг аврагдчих хахад би бүр ингээд тэр үед чинь өвөл байсан. Тэгээд ингээ автобуснасаа буугаад яг ингээ гэрийнхэн гадаа ирээд тэг ингээ чадаарсан чинь ингээд хэлж аахгүй ингээ Эрдэнэ баяр ах ингээд зөвлөгөө авсан. Тэгээд ихний хэдэн өдөр ингээ амар гонигтай нүдтэй ингээл үг сонсоод ойлгож байгааг нь мэддэхгүй их дуугаа сонсоод гэсэн чинь авралын үгийг сонсоод ингээ нүдэнд нь баяр хөөр орсон байна. Бүр ингээ инээгээд байна гэдэг. Уралдсан шүү дээ. Одоо болохоор ингээ хараад би бүр ингээ баярлаад нөгөө 3 дахь өдрийн үгэн дээр пастор ингээ бүжгэлсэн гэдгийгсэн шүү дээ. Би нэрнгээсээ ингээ дорсны гадаа бүр жинхнээсээ бүжгэлсэн байхгүй юу бүр ингээ. Үнэхээр ингээ жинхнээсээ баяр хөөр илүү их ингээ мэдэрдэг юм байлээ. Тэгээд бидний хувьд ч гэсэндээ миний яг ингээ одоо ингээд харж байгаа зүйл гэвэл бид нэр ингээ Монголын сайн мэдээнд дуудагдаад тэгээд үүнд л ингээ бэлтгэдэг гэж бурхан цаг хугацааг ч гэсэндээ зөвшөөрч өгөөд бид нэр энд бэлтэж байгаа гэж би ойлгож байгаа. Тэгээд энэ цаг хугацаагаар чинь дамжуулаад нэг зүйлийг хэлхийг хүссэн байхгүй. Энэ жил ч гэсэндээ бурханы зөвшөөрч өгсөн төсөглийн жил ч гэсэндээ байж болно штэ. Тэгээд бидний хувьд ч гэсэндээ одоо чуулганаас зохион байгуулж байгаа нэн ялангуяа бидний итгэлийн амьдрал илэнг өөр өгөөжтэй одоо Самуэль сургууль итгэгчдийн одоо залуучуудын нэгдсэн цуглалт гэдэг ч юм уу бидний итгэлийн амьдрал том хүч өгөх энэ зүйл бид нэр идэвхтэй оролцоод тэгээд бурхны өмнө ч гэсэндээ энэ цаг хугацаанд илүү сэрэг байнга дуудагдсан дуудлагатаа ингээд бурхны өмнө үнэнчээр амьдраасаа гэж хүсэж байгаа байхгүй. Тэгээд сая үг сонсож байхдаа бас ингээд нэг зүйл талаар бодлоо л доо. Тэр нь ингээд бид нэр ингээд их сургууль сурж байгаа штеп. Яг юуны тул сурж байгаа вэ нэг мэрэгжилтэй болохгүй бол ертөнцийн дээр те бас нэг тодорхой хэмжээний амьдралаа авч явах гал ингээд бид нэр сурж байгаа. Тэр зүйлийн төлөө бид нэр ингээд нойр холоо ингээд хасаал тэгэл тэр багшийн ингээд өвөнд ороод те их хэцүү бидалтын ард гараал их хөдөлмөрлөдөг. Тэгвэл бид нэр ингээд яг жинхэнэ амьдралын ингээд зориг болох сайн мэдээний төлөө хэрхэн ингээд хөдөлмөрлж байгаа үлээ зөвхөн ингээд Самуэлийн үеэр л ингээд бид нэр ингээд нойр хоолоодсаад хасаад ингээд ишэлцээж хэрэгтэй билүү гэдэг зүйлэн талаар их бодогдоод тэгээд их хатгагдсан л та бид нэр ингээд жинхэнэ ингээд амьдралынхаа зорилгын төлөө ингээд амьдрах хэрэгтэй штэ гэдэг зүйлэн талаар бодоод бас өөртөө ч гэсэн тийм нэлийн дүгнэлт хийсэн тийм цаг хугацаа байсан. Тэгээд баян зүр дүрийг бол бүр ингээд өөр буруу урсгалыг ингээд чуулганы хүмүүс бүр ингээд эзлээд авцсан байгаа хгүй. Тийм нэг саймдаа тарангууд одоо юу гэдэг чинь би Библи чинь мэднэ гэхдээ би өөр сүмд явдгаа гэдэг ч юм уу. Ингээд харах юм бол үнэхээр ингээд өрөвдөлтэй. Тэр хүн ингээд
Библийг мэдээд байгаа хэрний жинхэнэ бурхныг мэдэж чадахгүй тэр авралыг авч 자비로우신 우리 아버지 чадахгүй. 하나님, Тэгээд хамгийн амарын тэр чуулганы тэр авралгүй чуулган одоо баян зүрхтүүрийг Эдгээр хүмүүс эзлээд татсан цэцэргээр байхгүй. амьдрал Тэнгүүд жинхэнэ бурхныг мэддэг бид нэр тэр байтугай зүйлийг эзлээд Монголын зөвхөн Монголдооч баг ингээд дуусгүйгээр сайндад хараад явж байгаа хүмүүс шүү дээ. Нэг ялангуяа залуу наснда бидний одоо эрүүл мэндийг харах юм бол бид нэр алах хөлтэй байна. Ярих ам хэлтэй. Эрүүл сар бол мэрэгэн ухааныг ч гэсэндээ бурхан зөвшөөрч өгөхөд дэндүү боломжтой тийм цаг хугацаанд ч гэсэндээ илүү их сайн мэдээ тарах хэрэгтэй гэж их бодогдож байгаа. Тэгээд тэгээд бас ингээд энэ Самуэлийн цаг хугацаанд ч гэсэндээ өөрийгөө сайн мэдэнд их дайчин болохыг их хүссэн байхгүй. Ингээ харах юм бол одоо ингээд заримдаа ингээд бидний зориг хүрхгүй байдаг штий. Ягаад ч юм ингээд тэр үедээ болдог ч юм эсвэл ингээд тэр хүний нөхцөл байдлыг хараад ч юм уу. Гэхдээ бид нэр ингээд ямар ч хүн байсан, ямар цаг хугацаанд байсан сайн мэдээ тарах хэрэгтэй гэдэг тэр үүргээ санаад тэгээд их дайчин байх хэрэгтэй байна да гэж их бодсон байхгүй. Тэгээд би ч гэсэн энэ цаг хугацаанд ч гэсэндээ өөрийгөө их сайн мэдээнд тэр нэг Монголын тийм ингээд сайн мэдээ хүчтэй ингээд нөлөөсөн тийм дайчин хүн болох юмсан гэж их бодоод тэгээд их өөрийгөө их бэлдсэн гэж бодож байгаа. Тэгээ юутай ч хэлсэн шүү дээ. Жинхэнэ шалгалт маань маргааш эхэлнэ гэд. Маргаашнаас ч гэсэндээ ингээд сайн мэдээ тарааж эхэлнэ. Бид бүгдээрээ ч гэсэндээ сайн мэдээ тарааж эхэлнэ. Тэгээд өчигдөр үг сонсоод ч гэсэндээ Есүсийн загалмайд хэлсэн сүүлчийн 7 үг гэд бид нэр сурсан шүү дээ. Тэр үед бас ингээд гадар сайн тарах хэрэгтэй. Тэр хүний сүнсний эрхэм үнцэнтэйг ухааранга миний энэ сүнсийг ч гэсэндээ аварч өгсөн бурхан шүү дээ. Би ч гэсэндээ ингээд галтай халуун там руу явах тийм л хувьцаа ятаг хүн байсан шүү дээ. Ийм намайг бурхан аварч өгөөд энэ эрхэм үнэтэй сайн мэдээг их үүргэнд намайг дуудаж өгсөн шүү дээ гэдэг зүйлэн талаар бодоод их талархсан. Тэгээд бас ингээд миний хувьд ч гэсэндээ итгэлээрээ ингээд төдийлөн сайн амьдарч чадаагүй тэр хугацааг ч гэсэндээ бодоод их сэтгэл маань их өвдсөн тийм цаг хугацаа байсан байхгүй. Тэгээд юутайч яг тэр үед ингээд шийдээд одоо зүүн чуулганаас бор өндөрлөө сайн дээгэр явах чаахгүй. Тэгээд өчигдөр ингээд би ямаар байна гэд явахаар болсон. Тэгээд энэ удаад ингээд бэлдэж байгаа зохиомжороо ч гэсэндээ тэнд очиод ингээд сайн дэ тарахыг хүсэж байгаа. Бор өндөр ч гэсэндээ миний мэдхгүй ингээ бүр ингээ холын хамаатнууд байдаг байхгүй. Тэгээ тэнд очиод ингээ самдаа тараа та гэж бодож байгаа. Тэгээд ахын дус маань ч гэсэндээ их залбирч өгөөсэй гэж хүсэж байна. За ингээ дус юм шиг байна. Баярлаа. За бүгдээрээ сайн байцгаана уу? Ямар ч тийч энэ тиймээ гарч ирэх болсондоо юм их талархаж байна. Ямар ч тийч сайн нөгөө хоёр ихч болохоор нөгөө одоо нөгөө сайн мэдээ одоо нөгөө зохиомж хийгээд тэрнгүүрийн нөгөө сайн мэдээ тараасан ингээд үйл явц ингээд ярьсан шүү дээ гэрчлээ. Би болохоор гүнзгий 1 гүнзгий 2 биш болохоор өөрийнхөө авралын талаар бас нөгөө Самуэлд оролцох болсон шалтгааныхаа талаар ярина. Анх удаа ингээд энэ чинь ингээд гарч ирж зогсож байгаа болохоор амар их сандарч байна. Яг мэдж байгаа л ингээд яг холоос жоохон сонсогдохгүй байх л та. Та нар ингээд царайгцаа ингээд харж байгаа болохоор миний зүрх ингээд таг гэдэг. Тэгээд би яг ингээд яагаад ингэж сая ингэж ингэж за үзэр ямар ч би болохоор ингэж 2024 оны 7 сарын 24-нд аврагдчихсан байхгүй. Одоо налах чуулганд нөхөрлөдөг. Тий. Тэгээд
Би болохоор ер нь анх 5 сард ингээд бүгдээ ээж ахыг мэдэх бах те. Ээж ахыг мэдэн те. Ээж ах болохоор ингээд надад анх 5 сард ингээд семинарын налахт ингээд чуулганд байхдаа ингээд надад семинар сонсороо гэдэг ингээд уулзчихсан байхгүй юу? Би тэр үед ингээд амар ингээд волейбол тоглодог хөтөйсэн. Тэгээд тэр волейбол тоглодог хөөхт ингээд гинт ингээл дагуул явцгаахгүй. Би тэгээд очиж семинар сонсож штэ. Угаасаа анх сонсож байгаа одоо нөгөө бүгд л ингээд ертөнцид байж байгаа даврагдсан болохоор ингээд хувьд ингээд өөр ингээд аврагдахаас өмнө өөр байсан л ахalta тий. Амар аашинтай. Би бас амар аашинтай байсан л та. Ер нь ингээд амар эсэргүүцэх талдаа. Тэгээд нөө жоохон өөдөхгүй байхын тулд жоохон хөвгөлтэй ярих гэж бодсон байхгүй. Тэгээд жоохон тэрээр үед яг ажилд ингээд орж исэн болохоор ингээд би ингээд семинарын эхний хэдэн өдөр ингээд орчоод үдцэл нэг хальт нөгөө амсчаал болцсоохгүй. Тэгээд тэрнээс хойш ингээд ажил хийгээд би ингээд бүр 48 цагаар ажиллаад ингээ 24 цаг амардаг ажил хийгээд тэгээд ажил хийдэгээс байхгүй. Тэгэхээр гинт ээж ах ингээ дахиад залгаад Солонгос Монгол залуучуудын цугларалт олноо. Чи нэг ирээч гэдэгтэй байхгүй. Тэгээд би яхав тэ нөө 24 цаг ингээд 48 цаг ажилтдаг хүн чи тэгээд ядраа штэ. Ингээд одоо чи би чи дөнгөж 18 хүрч байгаа. Өмнө жил гэхээр одоо 17 тайсан гэсэн. Тэгээд 17 настай хөлт бас тэ 48 цаг ажиллаад ингээд би ингээд яг мэдээд очие гэж бодож байсан байхгүй уулна. Яг тэр үе амар гоё байсан юм шиг байна. Надад амар гоё зураг явуулаад, намд гайхуулаад би тэр үед гайхаал. Тэгээд ямар тач тэр өдөр ингээд яг ингээд миний ингээд нэг ухаарсан зүйлээс байхгүй. Ингээд би ингээд 48 24 гараад тэгээд би бүр налаагаас яармагт очиж ажилладаг байсан байхгүй. Налаагаас ингээд өглөө ингээд 6 мургаа гэж гараад тэгээд яармаг дээр очиод ажиллаа хийчихэд тэгээд 48 цаг болно шүү дээ. Яг оройгоор нь яг хальтан болт унтнаа. Тэгээд ажиллаад тэгээд өглөө нь одоо нөгөө 48 цаг ажиллаад тэгээд тэрнээс хойш ингээд шууд хараад очиод унтаад би өөрөө сэрнэ гэж бодсоохгүй. Тэгсэн чинь өглөөс ирчихжээ. Тэгээд яг хав тэрэн дээр болохоор ингээд нэг юм бодсоохгүй юу. Ингээд би ингээд яг юуны төлөө ингээд амьдраад байгаагаа мэдэхгүй. Ингээд ертөнцид ингээд яг юу хийж төөрч яваагаа ингээд мэдэхгүйс аахгүй юу. Тэгээд би тэр үеэс хойш ингээд ер нь жоохон бодсон л доо. Ингээд бас нөгөө эхлэлийн нас сонсч байсан болохоор за дараа бас нэг семинар болол очиж суух хэрэгтэй юм байна гэж бодчихсон байхгүй юу. Тэгээд дахиад бас өвлийн зуны семинараар ингээд урьсан байхгүй намайг 7 дугаар ээлжин дээр шууд ингээд би ч одоо ээч ах бид хоёр ингээд биний танихгүй шүү дээ. Нэг сайн танихгүй. Ингээл танихгүй солонгос хүн дээр ингээд очиж уулзнаа. Ингээд яг өчтөр өмнөх өдөр ингээд очиж уулздаг байхгүй. Очиж уулзнаа нэг ингээд хоол идчихсэн. За маргааш явъя гэх. Зүгээр нэг ингээд зугаалганд явах гэж байгаа чи амар сэтгэлээ тэгж очижсэн байхгүй юу. Анх семинар дээр. Тэгээд одоо ингээд библийн семинар ингээд анх сонсоод миний хувьд болохоор ингээд би ингээд ерөөс ингээд би одоо ингээд нөгөө компьютерийн мэргэжлэр ингээд сураад саяхан төгссөн байхгүй юу? Саяхан ч гэсэн 7 хоног өмнө л дөө. 2-7 хоног өмнө би. Тэгээд төгсөөд би ингээд одоо нөгөө пасторд ингээд PPT PowerPoint ингээд яд нь штэ. Ингээд танилцуулдаг штэ. За би ингээд анх харахтаа ингэж бодчих та. Одоо ингээд яг анхны сэтгэлдээр ярьж байгаа шүү. За ингээд аврагцсан нэш ингээд ертөнцийн үнийн ингээд сэтгэлдээр ингээд би яг тэгж бодчихсон юм. Ингээд за энэ худлаа юм байна да. Яг тэг угаасаа ингээд нөгөө сонио ингээд угаасаа аврагдаг хүн чинь ингээд ер нь амар нөөргөлдөө штэ. Би болохоор ингээд амар нөөргөлдөө гэсэн. Яач ах зүгээр мөрнөөс ингээд барайл гинт ингээд сэрчээд
Тэгээд ингээд сонсоол тэгээд юу гарч одоо 4 дэх үг ингээд 5 гарсан хгүй. Би тэр 5 дээр л амар S яг миний ингээд Библиэд итгэх босон шалтгаан болохоор 5 байсан хгүй. Гэхэд Библиэд дээр ингээд 5 байдгийг ингээд гаргацсан. Тэгээд угаасаа ингээд хүмүүс чинь ингээд сүнс мүс байдаг мэд гэж ярьдэн штэ. Би болохоор өмнө ингээд сүнс мүс байдаг мэд гэдэгт итгэдэг байсан хгүй. Тэгээд ингээд тэр өдөр бол бүр амар айцтай санагдчихсан хгүй. Би ингээд яг одоо миний ингээд та нарын өмнө ингээд зогсож байгаа шиг миний ингээд хөл ингээд хичирсэн. Гар ингээд хичирсэн. Ингээд амар айжсан хгүй. Тэгээд маргааш нь авралын үг гардаг гэсэн бүгд мэдэн тэ. Тэгээд авралын үгийг сонсчоод ингээд ер нь тэр үед ингээд шууд ингээд семинарын үг сонсоо шууд аврагдаг байхгүй. Аврагдаагүй. Тэрнээс яг тэрний дараа ингээд шууд зөвлөгөө аваад ингээд Есүс Христ ингээд өөрийнхөө үнэт цусаараа ингээд өөрөө болохоор ингээд ариун нэг нь штэ. Ариун нэг ингээд миний төлөө ингээд үнэт цусаараа ингээд намайг аварч гисэн гэдэгт ингээд итгэхэд л ингээд миний аврал ингээд болчих юм байна штэ гэд тэр нь чин сэтгэлээс ингээд итгэсэн болох ингээд аврагдсан юм аа. Тэгээд одоо итгэлийн амьдрал ингээд бас ингээд одоо ингээд итгэлийн амьдралд ингээд амар ингээд анх ингээд итгэлийн амьдралаар амьдарч байгаа хүмүүст амар их хавчлага тулгарна шүү дээ тий. Ингээд амар ингээд юу тэгээд маш их ингээд хавчлага ингээд ирдэ шүү дээ тий. Ирдэг тий. Бүгд мэдж байгаа хэл та. Би амар их сандраад байгаа шүү дээ. Ууслаа. Тэгээд бас амар их дарамт ингээд тулгардаг байсан. Ингээд би болохоор ингээд эмигийн хүүхд тахгүй, эмээтэйг амьдардаг байсан. Тэгээд ер нь бол ингээд амар хэцүү. Манай эмээ болохоор шарын шашинтай байсан байхгүй. Тэгээд би болохоор ингээд банк ингээд сүм гээл явцдаг. Ингээд нэр за тэр дараа нь тэгээд ингээд сүм ингээд явж байгаад би ингээд сургуультай ингээд яваад ингээд бас ер нь ингээд нөгөө хүн чинь бас нөгөө голд нь ингээд амьдрч болохгүй гэдэг дээ шүү дээ. Яг нөгөө ертөнц ингээд нөгөө эртглийн амьдрал хоёроор ингээд яг голд нь ингээд амьдрч болохгүй гэдэг дээ шүү дээ. Заавал зөвхөн итгэлийн амьдралаар амьдрах эсвэл зөвхөн ингээ ертөнцийн амьдралаар амьдрах гэд нэг хоёр юм байгаа шүү дээ. Би болохоор ингээ яг голд нь амьдрах хаяа ингээд ертөнцлөөч яваад хаяа ингээд итгэлээрөө одоо нэг сүмлүүгээч яваад тий. Тэгэж байж байгаа л тэгээд ер нь ингээд олон ингээ семинаруудыг сонсоод гэр бүлийнхэнд ингээ сайн мэдээ тараах ёстой гэдэг мэдээ байхгүй. Би болохоор нөгөө аав ээжтэйг амьдрдаг болохоор тэгээд ер нь ингээд итгэлээр ингээд амьдарч байгаа болохоор ингээд сая нөгөө өвлийн цогцолтоор бүгд ингээд өөр хувь хувьдаа ингээд нөгөө яасан бах те ингээд зориг тавьсан бах те. Би болохоор ингээд ээж авдаа сайн мэдээ тарахыг хүсэж байгаа байхгүй юу. Манай аав бол уулна саяхан ингээд нөгөө оны сүүлийн семинараар нэг эхний өдөрт нь ирчээд маргааш нь ажилталтаа явуулсан байхгүй. Тэгээд би энэ жил одоо ингээд дараа ингээд семинар болохоор аав одоо нөгөө манай ээж маань болох гадаад дэд. Би одоо ээжтэйг уулзгаа нэг 8 жил хавцаа болж байгаа. Тэгээд ирэхээр нэг шууд сайн мэдээ тараагаад одоо нөгөө авч өгч бодож байгаа байхгүй. Тэгээд ямар ч одоо нөгөө одоо ингээд Самуэль тий бас нөгөө одоо нөгөө Самуэлийн талаар ярил л да одоо нөгөө Самуэль ингээд ороход хурц ирэхэд бас амар их бэрхшээл толгарсан байх л та тий бүгдэнд л надаас амар толгарсан. Би ингээд энэ 7 оны 2 дугаар дээр ингээд төгсөлтийн баяртай байсан байхгүй. Тэгээд төгсөлтийн баяр дээр ирэхгүй бол надын ингээд дипломыг өгөхгүй гэдэг. Ингээд мэргэжлийн үнэмлэхийг өгөхгүй гэдэг. Тэгээд би ингээд явах уу яах уу ингээд бодож исэн. Амар айжсан байхгүй. Яах ёстойгоо мэдэхгүй. Тэгээд за тэгээд ер нь ингээд яг
эзний өдөр ингээд ах нараараа нөхөрлөөд тэгээд нэг жоохон ингээд нөхөрлөж сууж байгаа. За явах хэрэгтэй юм байна. Гэ яваад ер нь тэр өдөр ингээд би ер нь өдөржингөө залбирсан байхгүй ер нь. Тэгээд ер нь ингээд залбираад ингээд нөө одоо би нөө заавал нөө 2 дахь өдөр ингээд байхгүй болчихгоо шүү дээ би ингээд энэ газараас ингээд оройн ингээд яваад уулна 3 дахь өдөр дээр нэрий гэж бодсон байхгүй. Тэгээд тэгсэн чинь ингээд би ингээд юм ирсэн ингээд өглөө нь ингээд хурж ирсэн байхгүй. Өглөө нь хурж ирээд тэг өдөр нөгөө ингээд нөгөө танилцуулга болгож ирсэн шүү дээ. Тэг танилцуулга болгож ирсэн чинь манай ээж гинт залгаад ингээд цэргийн бүртгэл хийж байна. Чи одоо хурж иргээд. Тэг би яг яах ёстойгоо мэдэхгүй. Амар айж исэн. Тэгээд нөгөө өнөөдөртөө биш маргааштай хурж ирэх гэсэн байхгүй. Тэгээд за би өөрөө явах юм чи гэж бодоод би маргааштай баг ирэхгүй юм даа гэж бодоод баг тэрнээс хойш ингээ баг инженер байхгүй ухааны бодож байсан байхгүй. Тэгсэн чи гинт ингээл өрөөнд ингээл уцаасаа гал үзсэн чинь ингээд төгсөлтийн баяр нэгт өдөр болсон гэдэг. Тэгээд бас нөгөө цэргийн бүртгэл гэдэг юм одоо нөгөө чи зураг мөр гэдэг нь ингээд ихч зохицуулсан ингээд тэр ингээд амар их бодсон хгүй ингээд бурханд ингээд чи сэтгэлээс ингээд залбирх юм бол ингээд бурхан ингээд миний ингээд залбирлыг сонсоод ингээд миний ингээд хүсэж байгаа зүйл ингээд биелүүлж өгч байна гэдэг ингээд ойлгосон хгүй. Яг тэр ингээд цаг хугацаа бол надад бол амар их аз жаргалтай байсан. Тэгээд ямар ч ингээд тэр өдөр ингээд баярсан байсан. Маргааш нь нөгөө 10 шатны шалгалтын дээр 10-аас 10 үүд. Гэтэ одоо ингээд би ингээд энэ хурж ирэхтэй болохоор ингээд бодсоохгүй юу. Ингээд 7 нэг өмнө ингээд манай ингээд ах нар ингээд нөхөө одоо ингээд хамт ингээд оролцож байгаа налахаас ингээд оролцож байгаа хамт ингээд ах нартайгаа ингээд бэлдээл ингээд ер нь ингээд одоо би болохоор ингээд итгэлийн насаар бол одоо үгүй итгэлээр ингээд амьдарч байгаа хугацаа нь болохоор ингээд одоо хүүхд одоо ингээд хүүхдийн насаар бодох юм бол одоо 7 сартай ахгүй 7 сартай жоохон нэраа ер нь яаж чадахгүй тийм сул дараа ингээд итгэл одоо нөгөө юм мөрч ямар ч нэг тийм итгэлтэй байгаа гэсэн үг шүү дээ. Тэгээд би ингээд энэ ч хурж ирээд итгэлээ шууд ингээд амар өсгөж чаддаг юм аа гэхээр ингээд 2 дахин шалтгаан ингээд өсгий гэж бодсон байхгүй. Тэгээд ямар ч тач энэ Самуэлд оролцсноор ингээд зөхиомж бэлдээд ингээд гадуур ингээд таньдаг танихгүй ингээд хүмүүст ингээд нөө сүнсийг ингээд одоо ингээд сүнсийг аврахын төлөө ингээд чин сэтгэлээс ингээд хичээх хэрэгтэй юм байна гэж бодоод тэгээ ер нь оролцоохгүй. Яах амар сандраад байгаа. Тэгээд ингээд ямар ч тач одоо нөгөө ингээд самуун сургуульд оролцож байгаад ер нь амар их баяртай байгаа. Тэгээд та нар ч гэсэн амар их баяртай байгаа. Тэгээд энэ сайн нөгөө өгнүүдээс сонсон бол ингээд пастор ингээд залбирлын талаар амар их ирсэн шүү дээ. Тэгээд ер нь амар их залбирх хэрэгтэй юм би ойлгосон. Өмнө нь болохоор ингээд би нөгөө өрөөдөө нэг ганц залбирдаг гэсэн юм шиг санагдсан. Тэгээд ер нь байнга залбирж байгаа нь ингээд зүйтэй юм шиг байна гэж бодсон. Тэгээд тий. Би нөгөө ганц нөгөө юу лээ залбирал залбирлын хүсэлт өгч болно гэвэл өгч. За зарим хүмүүс нөгөө үзгээ бэлдээд байгаа шиг байна. За. Одоо нөгөө би нөгөө яг нөгөө ээж аав хоёртой амар их сайн мэдээ тарахыг хүсэж байгаа байхгүй юу? Одоо ингээд энэ самбал сургуульд
дээр оролцсон мэдлэгээр ингээд ээж ав дээрээ шууд ингээд сайн мэдээ тарахыг хүссэн л дээ. Хүсэж байгаа. Тэгээд манай ээжийг болохоор чулуун цэцэг гэдэг байхгүй юу. Тэгээд манай аавыг болохоор гамболд гэдэг. Гамболд гэдэг. Ээжийг болохоор чулуун цэцэг. Намайг хүслэн гэдгээ. Бүгд бичиж авцсан тий. Тэгээд ямар тач ингээд шинэ ингээд багт хуваарлагдаад танихгүй хүмүүс ингээд танихгүй хүмүүст ингээд танилцаад ингээд нэг баг болоод ингээд нөхөрлөөд ингээд өглөөний ингээд тунгаан бодолтод оролцоод ингээд хүмүүс ингээд гэрчлэлийг сонсоод тунгаан бодолтыг сонсоод ер нь маш ингээд үнэтэй сайхан цаг болж өнгөрлөө. Тэгээ та нар ч бас ийм сайхан цаг болж өнгөрсөн байхаа. Тэгээд ямар ч тач өнөөдөр ингээд ер нь ингээд ер нь байранд орохыг хүссэн хүн бас байгалах л та тий. Би бас байранд орохыг хүсэж лээсэн л та. Окей, байранд орохыг ч бас хайшин тэнцгийг хүссэн. Тэгээд яг ингээд амар анх удаа ингээд төвч болгон дээр ингээд окей анх удаа ингээд нөө шууд ингээд баахан ингээд өөрийнхөө үе өөрөөс ингээд жоохон ингээд ихч өөрийнхөө баг үеийн хүмүүст ингээд өөдөөс ингээд гарсан чи амар их сандраад байгаа байхгүй. Сандраад тэгээд за байж байгаа. Ингээд нөө зохион байгуулалтаас дуудаад нөгөө шууд ингээд гинт хэлсэн болохоор би бүр гэлз ингээд бичээл тэгэл шууд ингээд гараад ирсэн болохоор амар сандраад тэгээд юу сүлэн ямар тач одоо нөгөө зохиомжоор одоо нөгөө сайн нөгөө зохиомжоор шалгуулсан чинь амар муу ингээд муу гэж ингээд амар муу ингээд тавьсан л хальтаа. Гэхдээ ингээд тэр зохиомжоор ингээд нэг ч болтгоо ирэх юм ингээд сүнс ингээд аврахыг амар хүссэн байхгүй юу. Ингээд одоо нөгөө нэгт орсон мөртлөө ингээд нөгөө ингээд зохиомжоор ингээд хүн сайн мэдээ тараадаг ингээд хүн байдаг гэд ярьсан шүү дээ. Тэгээд би болохоор ингээд тэнцэхгүйсэн ч гэсэн ингээд зохиомжоор сайн олон хүнийг аврахыг амар хүссэн. Ядаж ингээд нэгт орсон ингээд сайн мэдээ тараахгүй байгаа гэсэн ингээд тэнцээг өмөртлөө ингээд олон сайн мэдээ тараач лээрээ ингээд гоё юм болоо гэж бодоо. Тэгээд яа одоо ингээд дараа нөгөөс ингээд нөө багийн нөхөрлөлт байгаа шүү дээ. Тэгээд ямар ч гоё нөхөрлөцгөх. Тэгээд сайхан ямар ч амар маш үнэтэй цаг хугацаалаа нойргүй ингээд нойргүй ишлэл чийшлээд би амьдралдаа анх удаа л ингэж үзсэн байхгүй. Нойргүй ингээд ер нь ингээд өмнө нь л ингээд нойргүй ингээд компьютер дээр суудаг байсан бол одоо ингээд нойргүй ингээд ишлэл чийжлдэг басаад амар их баярлж байгаа. Ингээд шал өөрөөр ингээд өөрчлөгдсөн байгаа байхгүй. Ингээд бодохоор ингээд би ингээд ингээд ямар тач самын сургуульд ингээ бүгдээ хичээж гэсэн баг. Дахиад хэлсэн үү? За. Ингээд энэ тайсан дээр ингэж гараад ийм ингээд ер нь ингээд амар ингээд жоохон ингээд юу гэж хэлхийг ингээд мэдэхгүй. Гинт ингээд гарсан болох ингээд юу гэж хэлхийг мэдэхгүй байгаа байхгүй. Одоо ингээд энэ дээр ингэж гарч ирээд ингээд одоо ингээд самбалд оролцож байгаа ингээд ахан дүүсээ харсан чинь ингээд амар их ингээд баяр хөөр мэдрэгдэж байна л та. Яг ингээд нөө хажууд нь бүгднгийнхээ хажууд нэг хүм тус бүрд ингээд хажууд нь ариун сүнс байгаа болохоор яг л бүгдээрээ тэнгэр элч нар шиг л. Тэгээд ямар ч бүгдэнд нь маш их баярлалаа. Миний яриг сонсож өгсөнд. Тэгээд
За би ч тоосог орох шиг. Тэгээд нөө зөвхөн байгуултаас 10 минут ярьж өгөрэй гэсэн байхгүй. Тэгээд 10 минутаас жоох хитэрсэн юм шиг санагдаад байна л да. Тэгээд ямар ч жуучлаарай. Тэгээд бүгдээрээ сайхан нөхөрлцөөгөөрэй. Тэгээд маргааш ч гэсэн одоо нөгөө төгсөж байгаа ах ихцнэр байгаа шүү дээ тий. Төгсөж байгаа ах ихцнэр ч гэсэн сайн нөгөө одоо нөгөө сайн төгсөрэй. Тэгээд бүгдэнд нь баярлаа болсон. Бүгдээрээ сайн байцгаана уу, намайг Үлцэдэр гэдэг. Тэгээд 2023 оны 10 сарын 6-нд аврагдчихсан. Тэгээд одоо Улаанбаатар зүүн чуулганд хөрлөдөг. Тэгээд бас оюутны хэсэг 1-р группт хөрлөдгөө. Тэгээд 3-р курсын оюутаа. Үнцэн анги баггүй юу. Тэгээд өмнө тий 2 ихч маань болохоор нөгөө нэг сайн мэдээгээр зохиомжоор нөгөө нэг сайн мэдээ тараасан талаараа гэрчлэл явууллаа шүү дээ. Тэгээд сая хүслээх. Тэгээд би болохоор нөгөө аврагдсан хүмүүс нь байгаа байхгүй юу. Тэгээд анх нөгөө сайн мэдээ сонсохдоо болохоор групп их хичээл сонсч байсан байхгүй юу. Нөгөө оюутны байранд амьдардаг байхдаа нөгөө манай өрөөний ихч болж таарад тэгээ яг сайн мэдээ сонсч байсан төв чуулганд хөрлөдөг Баццэг хичээс тэгээ бас зүүн чуулганд байдаг аз жаргал гээд 2 хичээс тэгээ бас одоо Баццэгч маань болохоор нөгөө нэг өмнө жилийн оюутны байранд амьдрахдаа дахиад бас нэг өрөөнийхөө одоо их чи сайн мэдээ тараагаад аврагдсан нь одоо тэр хамт тараас азаагч нэгээд байхгүй. Тэгээд дахиад дараахан жил одоо ингээд үр жимстэйгээ хамт дахиад нэг хүн сайн мэдээ тараагаад аврагдсан гэсэн үг шүү дээ. Тэгээд ямар ч тач эзний өмнө үтсгэлэнтэйгээр амьдарч байгаа биз. Тэгээд чанга гэрчлэл ярахаар нэлмэс гарчих гээд байдаг байхгүй. Тэгээд их ойлгож өгөө дахин дус маань их хайраар хүлээж авах байхаа гэж бодож байна. Одоо болохоор яг авралын гэрчлийн талаар төр хайлт яриад тэгээд бас зүгээр яг Самуэль сургуульд оролцох одоо бүх үйл явцаа тэгээ бас их мэдэрж байгаа зүйлсээ хуваалцъя гэж бодлоо. Аврагтайтай болохоор ингээд бид нар ингээд айгүй хүүдээр сонсдөө штэ. Ингээд гайхамшиг юм шиг байсан ингээд яг тэр л зүйл тохиолдоогүй л би ингээд эзэж аврагдгааргүй байсан гэдэг ч юм уу. Би болохоор нөгөө зүгээр л ингээд рандомор ингээд өрөөнд нь таарсан байгаа шүү дээ. Ингээд үнэхээр ингээд угаасаа эзэн төлөвлөж өгсөн байсан болохоор ингээд аврагдсан гэж нартайгаа нэг өрөөнд ороод тэгээд ингээд анх Библийн тухай сонсоод ингээд семинар сонсохоор болж байгаа шүү дээ. Баярлалаа. Тэгээд аврагтаасаа өмнө болохоор нөгөө яг ээж маань нэлээд тийм болохоор ч юм уу одоо их тэр шавар брахтыг л их бурхан гэж боддог байсан байхгүй юу? Их хүчтэйгээр нэг үзэл бодолтой жоохон тууштай төрлийн хүн болохоор тэгээд тийм байжгаад ихч нар маань яг нөгөө сайн мэдээ тараахтаа яасан бэ гэхээр анагаахт сурдаг гэж хэлсэн шүү дээ. Яг угаас анагаахтай холбоотой их баримтыг ярьж өгч байсан байхгүй юу? Ингээд Левийн ном дээр цусны тухай гарсан байгаа ч юм уу одоо ингээд митохондри гэдээ яриулж юм ингээд зөндөө олон ярьж болохоор зүйлс байгаа шүү дээ. Тэр болгоныг яг сонсчод Библи гэдэг ном чинь юм баримт нотлохотой зүйлс ярьдаг ном байсан юм уу? Бас их нөгөө их буруугаар л боддог байжээ. Библи гэхээр л ингээд нэрэл их тийм сүмтэй холбоотой Есүс гэж тэгж их буруугаар боддог ч юм уу байсан юм байна штэ. Ингээд ийм ном байд юм байна. Энийг тайлбарсан семинар болдог юм байна. Тэгээд намайг урьж байгаа юм байна гэд явж тухайн үед ингээд их тийм сэтгэлээр ингээд сонсно гэд яг амлцсан байсан учраас амлалтаа биелүүлэх гэж хотсон байхгүй. Түүнээс биш ингээд угаасаа бодор сүнс тэр хооронд маш хүчтэйгээр л их ажилладаг шүү дээ. Ялангуяа семинарын үеэр яадаг үлээ те. Тэр болгоныг бодохоор яг тухайн үедээ болохоор ингээд азар нөгөө нэг тэр амлалтаа биелүүлэхийн тулд их 5 өдөр ямар ч тач очно гэсэн болохоор их ирээд тэгээд яг намрын оюутны семинар байсан байхгүй 23 оны гэсэн үг шүү дээ. Яг нөгөө сүүлд нөгөө тан дээр бас яг сүүлийн семинар болж таарж байгаа байхгүй юу. Одоо бол нөгөө төв дээр болдог болсон шүү дээ. Яг тэрд очиж сонсож үзээд ямар ч тач ингээд Библийн тухай их олон баримт нотлохыг ингээд харж байгаа болохоор ингээд үгүй ийм үнэн зүйл байхад чинь угаасаа ингээд аврагтаасаа өмнө гэсэндээ одоо ингээд миний үзэл бодлын ертөнцээр амьдарч исэн төр төрчгээд зөндөө олон зүйлс байгаа шүү дээ. Угаасаа үннийг хайсан хүн байсан байхгүй юу.
хин нэгэнд итгэх гэдэг амар хэцүү. Ямар ч тач их тийм үнэн гэж үнэхээр байдаг болчих юм их тийм зүйлс их боддог байсан. Тэгээд их одоо бодоход ингээд угаасаа яг тэр сайн мэдээг сонсон цагаас эхлээд магадгүй намайг угаасаа бурхан төрхөөс хавлаад бүх зүйлийг төлөөлөлөд өгсөн байсан болохоор бурхан дотор их өдөрдүүлээд бурхан намайг их аварч өгчтэй гэдэг нэг үйлсэлтэнд тарлахж юм л та. Тэгээ ямар ч тач ингээд ийм үнэн зүйл байхад яаж эсэрхүүцэх юм бэ? Угаасаа ингээд хайжсэн зүйл чинь энэ байна штэ гэдэг ч юм уу. Ямар ч тач тэр их үннийг олж мэдсэндээ бас их бурхан их мэдүүлж өгсөн болохоор их талархсан. Тэгээд ямар ч тач аврагдаад итгэлээрээ ингээд суурлагдаад амьдрах гэдэг чинь өөрөө амар том үйл явц шүү дээ. Бид нар ч гэсэндээ ингээд хин нэгэнд сайн мэдээ тараагаад тэр үр жимсийг ингээд суурдуулад магадгүй сайн мэдээ тараагаад семинар сонсохоосоо илүү хэцүү зүйл нь яг тэр нэгэн сүнсийг ингээд чуулганд угаасаа суурлуулах гэдэг зүйл байдаг шүү дээ. Ямар ч тач бурханы надад төлөвлөж өгсөн тэр үйл явц нь болохоор хамт нөгөө нэг аврагцын иш нартайгаа хамт яг тэр хичээлийн жилиг амьдраад дуусгасан болохоор ямар ч тач их сүмж болгондоо их холбогдсон юм байна да гэд тэгээд үгэн дээр ч гэсэн их гарсан шүү дээ. Угаасаа нөхөрлөл дотроо байгаа хүн ингээд ямар ч тач ингээ хамгийн чухал нь нөхөрлөл дотроо байхад л ингээд бүх зүйлс ингээд цаашдаа явагдаад болно шүү дээ. Тэгээд тийм болохоор их тэрийг их мэдэрсэн юм байна да гэж их бодож байна. Тэгээд тэгээд итгэлээр амьдарч одоо ингээд самбай сургуультай холбоотой ч юм уу ингээд мэдээж ингээд аврагцсан үеим чинь хамгийн дөрөвний мэдээж ингээд сонсож байгаа явцлагаас их гэр бүлэл бодогдсон шүү дээ. Би энэ ингээд үнэн зүйлийг сонсоод эхлэхээр тэгээд энэ зүйлийг ингээд надтай баг одоо хамт гэр бүлийнхэн маань сонсож исэн бол гэл их бодогдсон шүү дээ. Тэгээд хэдүүлээ угаасаа аврагцсан хүн болгоно л ингээд сайн мэдээний төлөө халуун сэтгэлтэй байдаг шүү дээ. Тийм болохоор Явтай сайн мэдээ ингээд тарааж үзээд ч юм уу ингээд самбай сургууль гэдэг ингээд итгэлийн амьдралаар анх амьдарч эхлээд ингээд дэж ингээд баг багаар танилцаал явна шүү дээ. Чуулган гэдэг нь ингэдэм байх, ийм юм байна гэл ч юм уу. Тэгээд самбай сургууль болохоор ингээд сайн мэдээний зохиомжтой болох ч юм ингээд сайн мэдээнд хандсан ийм сургууль одоо ингээд байдгаа ч юм уу ингээд тийм хугацаатай болдог гэл ингээд анх сонсож байгаа шүү дээ. Чуулган дотроо тэгээд ямар ч тач сонсож үзээд тэгээ угаасаа нөгөө нэг оюутны амьдралаараа амьдрал чуулган дотроо ч гэсэн амьдрал их сайн мэдээ их танааштай тэр болгон ч гэсэн цогоомж гэдэг зүйл ингээд байж ибэл бас илүү ингээд тэр сүнсэнд одоо богинохон хугацаанд гэх юм уу ингээд хүмүүс сайн мэдээ тараахад их хэрэгтэй зүйл байд юм байна да гэдгийг бодож үзээд ямар ч тач залбирсан сэтгэлээр самбай сургуульд ингээд их залбирдаг байсан байхгүй. Гэхдээ яг аврагсанасаа хойш яг тэр аврагдсан үлийн одоо ээлж болж байгаа байхгүй. Тэгээд тэр үл сонсчоод ямар ч тач дөнгөж аврагдсан. Тэгээл 10 сард нь аврагдсан. Тэгээл 1 сар гаргаад болох ч байгаа шүү дээ. Ямар ч тач тэр үед манайх нөгөө орон нутагт байдаг айл байсан болохоор гэртээ харихаар шийдсэн байхгүй юу. Тэгээд ямар ч тач тэр хугацаанд ч гэсэн ингээд дөнгөж аврагдаал гэртээ харж штэ. Тэгээд дүүнэртэй яхав сайн мэдээ тараагаад тэгээд онлайнаар семинар сонсгооч юм ингээ хамгийн бага 2 дүү маань аврагдлаа гэд тийжсэн байхгүй. Тухайн үед үнэхээр бас эзэн дотор их талархаад их эзнийг мэдэрсэн цаг хугацаа байгаад тэгээд түүнээс очлохоор манайх одоо наашаа Улаанбаатарт ирсэн байхгүй юу. Тэгээд энэ намрын самбай сургуулийг болохоор ороогүй шалтгаан одоо нөгөө самбайтай холбоотой гэрчлэл ярьж байгаа болохоор ингэж жоохон детальчилж яриад байгаа шүү. Тэгээд тэр үед болохоор их залбираад үн бэлтэж агаад гэхдээ бас нэг яг хугацаанд авцсан байлаар ингээд ээж аав маань нэг тийшээ яваад ирээ гэд тэг ямар ч их бас технологимстэй л тухайн үед нэг амтштайгаа нөхөрлөөд их шийдчихсэн байхгүй юу. Тэр ч гэсэн сайн мэдээ шүү дээ. Ээж аав даалгаваас сайн мэдээ тараах нь их чухал зүйл болохоор ямар ч тийм шийдвэр гаргаад тэгээд энэ удаа ч гэсэндээ самбай сургуульд яг оролцохоор ир хүртэл их юм болсон байхгүй юу. Үнэхээр их юм болоод тэгээд ямар ч эзний хүслийг аль нь юм болоо гэж их бодоод их залбирсан цаг хугацаа байсан. Тэгээд ингээд хувьдаа болохоор самбайлд оролцох нь л ингээд эзний хүсэл байхаа гэж бодоод ямар ч шинэ удаа их шийдээд тэгээд хичээл маань яг амарч таарсан байхгүй самбайлын өмнө тэгээд самбайлд оролцох хугацаа гэж байгаа шүү дээ. Энд хэдүүлээ байрлаад ингээд тодорхой хугацаанд 5 хоног ч юм уу байгаад ингээд гэр бүлийнхэн аврагдаагүй гэр бүлийнхэнтэйгээ хамт амьдарч байгаа болохоор яаж хэлэх вэ гэдэг нэг чухал шүү дээ. Тэгээд их бэлтгэлийн үе айгүй чухал гэдгийг одоо энд ирсэн нөгөө үнцэн ингээ манай бид хийжиг аханд бас их ойлгож байгаа та бас нөгөө төвшнийг нь болохоор оролцоод үзсэн болохоор их сайн мэдж байгаа хэл та. Яг энэ бэлтгэлийн хугацаанд ишлээ сайн чийжилт юм байна. Бас ингээд зохиомжийн талаар ч гэсэндээ их сайн бэлдээд ирүүл их зүгээр байгаа шүү дээ. Хэдүүлээ энд айгүй
ачаалттай гэх юм уу ингээд үг сонсоол тэгээд их богино цаг хугацаанд дахиад ингээд зохиомж бэлэх шаардлагатай болчихж байгаа болохоор тэгээд угаасаа тэр цаг хугацаанд ч гэсэндээ ингээд бурхан их ажиллаж идэг юм байна гэдгийг их мэдэрсэн байхгүй юу. Хувь хувьдаа ингээд чуулган дээрээ бэлдээд ирвэл яг тэр хугацаанд бас их ахан дүүстэйгээ илүү их дотн болсон юм шиг цаг хугацаа байсан байхгүй. Тэгээд бас чуулганаа хайрлах сэтгэлийн тал дээр ч юм уу. Тэгээд ингээд бурхны өмнө ингээд жижиг зүйлс байсан ч гэсэндээ ингээд ерөөсөө хоосон байдаггүй. Тэр болгоны ард ингээд бурхан ямар нэгэн зүйлийг тэр хүнд ойлгуулахаар, ухааруулахаар, өөрийгөө их мэдрүүлэхээр ажиллаж идэг болохоор гэж их бодсон. Тэгээд ямар ч бурхан яг ингээд яаж ажилдаг вэ гэхлээр бурхан ингээд тухайн хувь хүнд болгосон их тохирсон шалтгааныг бас их тохирсон сорилтоор ч юм уу яг бурхан ингээд энэ хүний яг дотроо яг үнэхээр чи намайг хайрладгүй гэдэг шиг бурхан яг тгийг гэж ажилтдаг юм шиг санагдсан байхгүй. Тэгээд бурханы их хүлээлтийн тал дээр гэсэндээ ингээд намлагчтайгаа би ингээд хөрлөөд үзсэн чинь манай намлагч ингэж хэлсэн байхгүй юу. Чи ингээд Самуэлд оролцох гэдэг чинь чиний хүсэл юм уу, бурханы хүсэл юм уу гэд тэр үед би ингээд нэг юм гайхсан сэтгэл төрсөн байхгүй юу. Самуэлд оролцох нь ингээд бурханы хүсэл биш байсан юм уу? Барыг ингээд одоо юу гэх юм хичээлийн амарсан болохоор ингээд ажил хийх ёстой гэсэн зүйл орж ирж байгаа байхгүй одоо нөгөө гэр бүлийнхэнтэйг амьдарч хагаад тэгэхэд би энэ цаг хугацаанд ингээд энд байж амагадгүй ингээд амар зөөлөөстэй ч юм уу тэрхүү зүйл батсан байсан ч үгүй ингээд байгаа чинь тэгээд чиний хүсэл байвал яах юм бэ гэдэг талаар их хөрлөө тэр зүйлийг ч гэсэн их бодож үзээгүй байсан юм байна да гэж бодсон байхгүй тэгээд яг чуулганы дистара гэж ч гэсэн байгаа штэ хэдүүл ингээд ямар ч шийдвэр гаргахынхаа өмнө мэдээж ингээд их хөрлөөлөх зүгээр гэдгийг бас их мэдрээд тэр цаг хугацаанд гэсэн их бурхан бас л ажиллаж өгж байгаа болохоор гэж их бодсон. Тэгээд тэр үед надад нөгөө номлогчийн ус 8-ийн 27 хэлсэн байхгүй юу? Нөгөө нэгээс нь зурж нөгөөг нь тавилгүй байх нь сайн бөгөөд бурханаас эмээгч хүний төлөө ямар ч нөгөө бүх зүйл сайн ажиллагаа гэд ямар ч тэр их бодонгоо ингээд нэгээс нь зураад нөгөөг нь тавилгүй бай гэд хэлсэн байгаас тэгээд хэдүүлэх тэнцвэртэй тэлээ амьдрал гэдэг чинь айгу чухал зүйл шүү дээ. Тэгээд ингээд тэрийг ч тэгээ бодонгоо тэгээд яг энд бурхан ингээд тэр үед ингээд миний магадгүй мах бодийн талаас харахад ч юм уу ингээд боломжгүй юм шиг аюух нөхцөл байдал байсан байхгүй юу. Тэр болгоны ингээд бурхан яг эцсийн мөчөд ингээд өөрхөн яг хариултаар зогсуулж өгөөд би энд ирээд зогсож байгаа болохоор бурхан бол ингээд бүгдийг нь төлөвлөсөн байд юм байна. Харин тэгээ бас тэр болгоны ард нэр их нэгүсэл байгаа штэ. Тэрийг ч гэсэн нэг бодож үзсэн. Тэгээд Самуэль сургуулийн хугацаанд болохоор их нөгөө залбирчээсэн ингээд хэлсэндээ ирээд ингээд их одоо ингээд багт хуваагдаад ингээд одоо нэг хөрлөөд ингээд зохиомжоо сайжруулах юм цаг хугацаа байдгийг ингээд ойлгоцсон байгаа шүү дээ. Тэгээд багийнхаа төлөө ч гэсэн яг үнд их залбирчээсэн байхгүй юу. Тэгээд яг нөгөө 3 дугаар курс гээд хэлсэндээ тэгээд ирсэн чи ирээд ингээд яг үнцэн ангид орсон чи ингээд ийм амар хөшүүн хүн болсон юм шиг санагдаад нөгөө яг үнцэн ангид орж байгаа хүмүүс болохоор ингээд орон нутгаас маань 12 дугаар ангийн хүмүүс ч гэсэндээ ирж байгаа шүү дээ. Тэгээд харчаад амар их тийм мэдрэмж бас төрж исэн байхгүй. Тэгсэн чи бурхан тэр дунд ч гэсэндээ ингээд аюух ухааруулах зүйл бас надад ингээд өөрийнхөө харуулах тал нь байсан юм байна гэж бодсон байхгүй юу. Яг юуг хамгийн ихээр мэдэрсэн бэ гэхээр энэ Самуэль сургуулиас тэр бурхны хайрыг тэгээ ахан дүүс болгоноос яг нөгөө нэг тэр нэг сүнсний авралын төлөөх тэр яг сайн мэдээний төлөөх тэр хайрыг нь их олж харсан байхгүй юу. Тэгээд яг энд байгаа яг зорилго ч гэсэндээ угаасаа тэр зүйл болохоор тийм сайхан зохиомж хийхдээ их сайн байхдаа биш тэр зохиомжийн ард гэхдээ бурхан яг юу хүсэж байгаа вэ гэхээр яг нэг сүнсийг хайрлсан сэтгэлээр яг тийм сэтгэлээр бид нарыг энд байгаасаа гэж бас их оролцоосоо гэж бурхан хүсэж байгаа гал та гэдгийг бас их ухаарад тэгээ бас их олон анхан дүүсийн дүр төрхөөс хараад ойлгосон цаг хугацаа байсан болохоор бурханд их талархаж байна. Тэгээд юу гэсэн бэ гэхээр ингээд манай нодлогч гэж хэлсэн аахгүй ингээд зөвхөн Самуэль сургуулиар л бурхан дамжиж ажиллах юм уу? Чи яагаад тэгж бодоод байгаа юм бэ? Самуэль очиол ингээл хүн сайн мэдээ тараадаг болчих юм уу? Чи өдөр болгон л Самуэль оролцож байгаа юм шиг амьдрах ёстой шүү дээ гэд тэр зүйлийг бас хэлсэн байхгүй. Тэгээд түүний арчсанд ингээл бурхан л өдөрдүүлээд үгээ өгсөн байгаа шүү дээ. Тэгэхээр одоо яг тэгээд Самуэль дээр оролцоод юу гэж бодож байгаа энэ газар сурсан бүх зүйлсээрээ бид нэр өдөр болгон л угаасаа төгсгөлийн үе, эзэн ирэхэд төгсөн үе гэдэг бид нар нүдэрээ хараад ямар ойрхон эзэнтэй уулзах ойрхон цаг хугацаанд амьдарч байгаа байлээ гэдгээ санаад их бурхны өмнө л үлдэх зүйлсийн төлөө яг өдөр болгон л нэрээ яг Самуэльд оролцож байгаа юм шиг амьдрья гэж их бодсон. Тэгээд
гэрчлэл ярихыг боломж олцсон болохоор залбирлын үйлчлэгийг хүссэн байхгүй яг манай гэр бүлийнхэн байгаа аврагдаагүй. Тэгээд манай аавыг болохоор Эрдэнэ нармаа эсвэл та нар манайг үнэхээр ерөнхийлөн эсвэл манай гэр бүлийн сайн мэдээний төлөө залбирч өгөөрэй. Тэгээд манай аавыг болохоор Эрдэнэ нармаа гэдэг ээжийг цэдэв сүрэн гэдэг. Тэгээд доороо 3 дүүтэй ахгүй юу? Үлзий дэлгэр, үлзий жаргал, үлзий ундрал гэд ямар тач ахын дус маань зүгээр нэг ч удаа болов зүгээр манай гэр бүлийн сайн мэдээний төлөө залбирч өгөөсэй гэж их хүсэж байна. Тэгээд бурхан дотор ингээ бүх зүйл хоосон биш байдаг болохоор энэ самбайн сургалаараа дамжуулаад ч гэсэндээ зүгээр энд байгаа бүх ахын дүүс маань яг тэр бурханы хүслийн дагуух амьдралаар амьдраасай гэж хүсэж байна. Бас хувьдаа ч гэсэндээ их тэгж амьдрахыг хичээх болно. Тэгээд болсон баярлалаа. За гэрчил ярьж өгсөн бүх хүмүүстээ баярлаа. Тэгээд гэрчлэлийг сонсонгоо тийг санагдчихээн. Одоо яг бурхны өмнө болохоор яг энэ цаг мөчийг илүү хүлээсэн болов гэж бодож байна л да. Маргаашийн одоо та нарын авах гэрчлэгээний тийм гардуулах ёслолын цагаас илүү бурхан болохоор яг бодит Самуэлд оролцож байгаа үр дүнд чинь өнөөдөр байгаа шүү дээ. Тийм учраас бурхан яг энэ цагийг илүү их баярлж сонсож байгаа болов гэж бодож байна. Тийм учраас бас гэрчил ярьж хүмүүс хийж өгсөн бүх хүмүүсийн бас сэтгэлийн сонсоод үзэхэд хэрэг сайхан байна. Тэгээд харамсалтай бас ингээд бодтоор тэгж ингээд тараасан жишээ болсон хүмүүс бас цөөхөн байна гэж сонссон. Тэгээд юмсаа дараагийн удаа болохоор бас тийм тохиолдол бас олон гараасэ гэж бас их хүсэж байна. За 8:30 гээд ерөнхийдөө дуусгах ёстой гэсэн. Тэгээд гэхдээ альчилчтаас бас гэрчлэл бэлдсэн байгаа. Тэгээ пицца бас хөрч магадгүй тийм ээ. Тийм учраас хөрчөөр муухай олж бах. Тэгээд альчилчид 2 минутанд багтаагаад тий бас ирсэн юм чинь тий альчилчдын авч өгсөн пицца шүү манайхаа. Үнэхээр за альчилчид 2 минутанд багтаагаа ярээрэй за. Тэгээ сандраад дуусхаа марч. За хар орон чуулганы халууна ирсэн үү? Ирсэн тий. За зүүн чуулганы оюун болор, төв чуулганы оюун цэцэг тий гарч ирээд тий товчхон гэрчлээ ярьж өгөөрэй. Сайн байцгаана уу? 2022 оны 4 сарын 3-нд авагдсан халууна байна. Үнэхээр сандарт юм байна. Ямар тэж эрэг замдаа бодсон байхгүй юу? Самуэлийн талаар. Тэгээд одоо би энэ төгсөг анги явж байгаа байхгүй юу? Тэгээд ажилд орсон болохоор ямар тэж төр хойшлуулсан байгаа. Ямар тэж Самуэль сургуулийн хувьд гэх юм бол ямар тэж нэг золиос гэдэг зүйлийг бодогдсон байхгүй юу? Ямар ч 4 удаа оролцсны хувьд Самуэлийн хугацааны хувьд юу мэдрэгдсэн бэ гэхээр ямар ч бурхыг золиос гэдэг зүйлийг мэдрүүлж өгсөн бэ гэдгийг мэдсэн. Тэгээд дараа нь олонгууд энэ сайн мэдээний халуун сэтгэл зүйлийг анх мэдрүүлж өгсөн. Тэгээд анх олонгууд би аврагдаад удаагүй байхдаа Самуэль сууд анх оролцсон байхгүй. Тэгээд сайн мэдээ гэж юу юм бэ талаар мэдхийг хүсэж ирсэн. Тэгээд бас бурхны үгтэй улам ойр байдаг тийм чухал газар юм байна гэдгийг мэдсэн баггүй. Тийм болохоор хамгийн түрүү надад золиос гэдэг зүйлийг мэдэрсэн. Гэрээгийг хавцсан ч гэсэндээ яаж дургу байсан ч гэсэндээ нэг ямартай бурхан надад энэ дундаас нэг зүйлийг өгөндөө гэд тэгээд орж ирснийг санаж байна. Тэгээд одоо энэ дотор байгаа ахын нүсээ хараад их бахархаж байна. Энэ болон бурхны өрөөлийг авах хэрэгтэй газар шүү дээ. Тэгээ бас сайн мэдээ хүртэй тараа газар энд бэлтгэжиж оюутны хэсэгтээ бас олон хүмүүс олон сүнсөөдөө сайн мэд хараа учраас энд бэлтгэж байгаа дүрдгийг хараад таалагдж байна. Миний хувьд гэх юм бол Самуэль сургууль болоод оюутны хэсэг миний итгэлийн амьдралыг босгож өгсөн газар байхгүй юу? Энэ байх хугацаанд бурхан гэж ямар нэгэн бэ гэдгийг бүр их мэдэрч ирсэн. Бурхан нэг ийм нэгэн байх нэ гэдгийг амсаад үзсэн. Тэгээд одоо ажилтны хэсэгт ажилтны итгэлийн амьдрал амьдрах хугацаанд бурхан
их олон зүйлийг мэдрүүлж өгч байгаа. Тийм учраас энэ дотор байгаа нь та дэвд бурхны өгж байгаа хамгийн том нэгүсэл учраас энэ зүйлийг нэг хамсаад хүчтэй амьдраасыг хүсэж байна. Тэгээд мөртөө ийм зүйлийг хамсаад амьдарч байгаадыг таалахж байна. Тэгээд удахгүй бас Библиэр хэлдэг шүү дээ. Эхлүүлсэн бол төгсөх ёстойгээд дуусгах ёстойгээд мөртөө нэг өдөр ч гэсэндээ ирээд самбай сугаалаад дуусгахыг хүсэж байна. Тэгээд Бурхны өгөх өрөөлийг Бурхны өгөх нэгүслийг дахиад хамсаад амьдрахыг хүсэж байна. Тэгээд та бүхний төлөө бас оюутны хэсгийн төлөө үргэлжлүүлээд залбирах болно. Баярлалаа. Дээрээс мэдсэн үү? 19 оны 6 сарын 2-нд орогдсон. 12 дугаар ээлжийн самбай сургалтыг төгсөгч. Тэгээд Улаанбаатар 100 чуулганы хөрөлтэй оюун болтор байна. За ямар тач ингээд энд ингээд сууж байгаа ахын дүүсээ хараад их гой санагдаж байгаа байхгүй юу? Одоо ингээд ажилчин болсон байгаа шүү дээ. Тэгэнгүүт ажилчин гэдэг хүн ингээд өөрөө одоо цаг хугацаагаа сонгоод би энэ үед ийм зүйл хий гэдэг зүйл нь их бага болчдөг байхгүй юу? Тэгээд тийм болохоор ямар тач ингээд одоо бурханд ингээд өөрт байгаа цагаа бурханд ирхмээр хэрэглүүлж байгаа, бурханд ингээд яг үнцэнтэй цагийг өнгөрүүлж байгаа их талархаад бас ийм цаг хугацаа надад ч гэсэндээ байсандаа их талархаад тэгээд тэр дурсамжаа ч гэсэндээ одоо бас эдэж амьдардаг юм шиг санагдаж байгаа байхгүй юу? Тэгээд ямар тач энэ цаг хугацааг сайн ч бай, муу ч бай ямар тач энэ газарт ирсэн нь өөр ингээд их талархал болохоор ингээд энэ цагийг их нандинаад тэгээ бурхнаас тэр нэг олж авах хэвээр би энэ сургууль сурснараа бурхны өмнө олж авах хэвээр тэр сертификат биш тэр сайн мэдээ тарах мэрэгэн ухааныг олж аваад гараасай гэж хүсэж байна. Тэгээд миний хувьд болохоор хамгийн анх үнцэн ангид орж байхдаа ингээд аргадаад нэг 3 сар болоод орж ирсэн байхгүй. Тэгээд яг тэр үед болохоор юунд орж байгаа ингээд мэдэхгүй. Тэгээ яг тэр үед орж байхдаа болохоор нөгөө нэг яг текстбук гэдэг ч тийм тэгээ текстбукныхаа нөгөө хамгийн их уртаал нөгөө сайн мэдээ тарахыг хүссэн хүнийхээ ингээд нэрийг бичижсэн байхгүй. Тэгээ тэр үед дөнгөж авч ирсэн болохоор яг гэр бүлийнхаа хүмүүсийн 3 нэрийг ингээд бичижсэн. Тэгээд одоо ингээд эргээд харахад болохоор яг одоо тэр 3 бичсэн нэрнээс ингээд 2 нь аврагдсан. Тэгээд нэг хүн маань болохоор 3 удаа ингээд семинарыг ямар тач ингээд сонссон байгаа байхгүй. Тэгээд тэр ч гэсэндээ харангаа хүн болгонд ингээд сайн мэдээ хүрэх ингээд арга барил ингээд ондоо яг л энэ замаар яг л ингээд PPT-гээ ингээд нэгээс одоо хэдгээр хуудас хүртэл бүх шийтийг ингээд харуулаад тэр хүн аврагдана гэж байхгүй. Харин энэ дундаас зүгээр халуун сэтгэл болон ингээд одоо нэг юм тасгалжуултыг их сураад гараасай гэж хүсэж байгаа байхгүй. Тэгээд тэр нөгөө хүн болгонд тохирсон тэр мэрэгэн ухааныг их хараасай гэж хүсэж байгаа. Тэгээд яг тэ сүүлийн хамгийн их тунгаан мож байгаа зүйл нь болохоор тэрээс ахгүй нэг өөрийн эзэн бурхнаа бүх зүрх бүх сэтгэлээсээ ингээ хайрлагад тэгээд даан хөшөө өөрийн адил хайрлагад тэгээд энэ хоёр ингээд одоо хуйлд ингээ бүх хууль ингээ бүх иш үзүүлэг ингээ багтдсан юм аа гэдгийг яг тэр ишлэг уншингаа болохоор одоо бурхны амлсан амлалт бурхны одоо бүх хэлсэн үг ингээд иш үзүүлэг бүгдээрээ энэ хоёр л ишлэл багтдсан юм биш үү гэдгийг бодонгоо хайр гэдэг зүйл нь өөрөө сайн мэдээ юм байна гэж бодсохгүй. Сайн мэдээ гэдэг зүйл нь өөрөө ингээ хайр юм байна. Тэр сүнсийг хэрийг хайрлж ийн хэрийг тамаас там руу орох вэ гэдгээс ингээ айж ийн гэдгээс шалтгаалаад би тэр хүндээс тэр хинжээгээр ингээд хэцүү ч гэсэндээ төвчээ сайн мэдээ тарааж чаддсан байна гэж их тунгаан бодсон байхгүй. Тэгээд ямар ч тэрэг бодонгоо яг одоо бурхны намайг хайрлсан хайрыг бодонгоо бас бусад сүнсийг хайрлсан хайрыг бодонгоо сайн мэдээг тараах нь хамгийн чухал юм байна. Миний өмнө ингээд шуналтай итгэлийн амьдралаар амьдарч гинүүд одоо би бурхны өмнө тийм шагнал хураан, ийм шагнал хураан гэдэг тэр итгэлийн амьдралаар амьдарч гинүү. Эсвэл бурхнаас ингээд эмээсэн сэтгэлээр одоо бурхныг баярлуулдаг тэр зүйлийг хийнгээ бурхныг хайрлая гэж бодож гинүү гэдэг хоёр нь өөрөө их ондоо юм байна. Миний ингээд зүрх сэтгэл бурхны өмнө ингээд эмээсэн дүрхтэй яг бурхныг их хайрлахыг хүссэн тэр сэтгэлээр хийх нь их гоё юм байна гэж их сүлээд их тунгаамаазан. Тэгээд ямар ч жин цаг хугацаа ингээд одоо ингээ бүгдээ л ядарчаалаа хальтаа. Тэгээд тэнцээгүй хамаагүй ямар ч энэ цаг хугацаа ингээд байсанд нь ингээ бүгднгийнх нь өмнөөс нь их баярлж байна. Тэгээд одоо нэг ингээд одоо хамтдаа нэг ингээ анги болоод баг болоо явж байгаа штэ. Тэнгүүт яг энэ тэрийг нэг үеэрээ яг нэг юм анги чим шиг нэг юм
одоо энийг үе чим шиг болоо явдаг байхгүй юу. Тэгээ тийм болохоор ямар ч тач одоо анги ахих тусам тэр хүмүүс ингээ цөөрөөтэйдэг. Тэгээд ямар ч тийхгүйгээр ингээ би бинийгаа аяхгүй зуураад сайн мэдээний хамтран тэтгэгч нэг ангийнхан болоод тэгээд их тусгаасай гэж хүсэж байна. Тэгээ болсон. За бүгдээрээ сайн байцгаана уу? 2019 оны 3 сарын 1-нд аврагдсан. Тэгээд 14 дугаар ээлжийн Самуэль сургуулийг төгссөн оюун цэцэг байна. Юутаж нөгөө нэг энэ цаг их тийм их бүх юмний ард гарсан ингээ цаг үйдэг штэ. Тэгээд ингээ 3 зохиомжоо хүртэл ингээ давцсан. Бүх иш цээж хичлүүдээ цээжлээд аль хэдийнэ шалгалтаа өгсөн. Тэгээд сая болохоор бодож байгаа нөгөө Самуэль сургууль энэ цагт хамгийн их дуртай байсан байхгүй. Тэгээд тэр чинээгээр яг энэ газар дээр ингээд сайн мэдээ тараагаад их олон хүнд их сайн мэдээний талаар хэлээд их зовсон байх чинээгээрээ яг Деважинд очиод Деважинд одоо амарж байгаа тэр цаг нь их сайхан санагдах юм байна та гэж их бодогдсон байхгүй. Тэгээд энд бас Самуэль сургуульд оролцоод их олон өдрийн турш их хичээгээд бас ямар ч нөхцөл байдал дундаас байсан ч гэсэндээ бурхан зөвхөн найдад ингээд ирсэн бүхий л ахын дүүс бурхан их тийм санаж өгж байгаа юм байна да гэж их бодсон байхгүй. Тэгээд би болохоор өмнө нь их бурхан мэднэ одоо бурханы хайрыг сана гэдэг үгийг их барьдаг байсан байхгүй. Тэгсээ чинь энэ жил болохоор арай нэг өөр зүйлийг ухаарсан байхгүй. Тэр нь бурхан намайг ингээд санаж байгаа юм байна. Бурхан ингээд бүх зүйлийг мэдж байгаа юм байна. Тийм болохоор ингээд одоо хэцүү байсан ч гэсэн эсвэл сайхан зүйл байсан ч гэсэн ингээд бүх зүйл ингээд бурхан мэдж яхад болох юм байна гэж их бодогдоод их хүч олдог болсон. Тэгээд энэ цугаа бүхий л ахын дүүсийг ч гэсэндээ их бурхан их тийм мэдж байгаа, санаж байгаа. Тэгээд тийм болохоор бүгдээрээ их хүчтэй байгаарэ. За тэгээд болсон. Баярлалаа. За. Баярлалаа. Тэгээд тусгий те. За 7 минут өнгөрсөн байна. Тэгээд хөвдөө болохоор тухайн жилиг би сайн амьдрсан уу, муу амьдрсан уу гэдгийг яаж дүгнэдэг вэ гэх юм бол би энэ жил сайн мэдээ тарааж чадсан уу? Сайн мэдээ тараасан хүн нь чуулган дотор байгаа юу гэдгээрээ дүгнэдэг. Тэгээ одоо 2022 онд сайн мэдээ тараасан хүн байгаа юу гэж бас ингээд бодоод үздэг байхгүй. Тийм учраас бидний Самуэль сургуулийг зохион байгуулж байгаа гол зорилго маань бас бидний амьдарч байгаа гол зорилго нь сайн мэдээ шүү дээ тий. Тийм учраас манай энэ дийлийнх нь оюутнууд байгаа шүү дээ тий. Тэгэхээр оюутнаасаа бүгдээ хичээнгүлэн сайн амьдарч өгөөсэй гэж хүсэж байна. Тэгээд манай хойно эргээд хардаа одоо манай альччээд ирсэн байгаа сте тий. Манай альччээд ирсэн. Тэгээд манай альччээд болохоор бас ингээд мэдээж энэ хугацааг гэсэндээ өнгөрүүлсэн шүү дээ тий. Тэг өнгөрүүлсэн. Тэгээд бүгдээрээ бас энэ Самуэльд сурсан зүйлүүдээ бас ингээд сайн бодоор хэрэгжүүлээд тэгээд бид нар бас алдагдсан тэр нэг хоны төлөө бүгдээрээ хичээнгүлэн сайн мэдээгээ сайн тараацгаая. Тэгээд манай хойноогоо альччид болохоор яг 99 хонд багтаж байгаа л да. Гэтэ жоохон мөнгөтэй хонууд байгаа. Тэгээд бас манай альччид маань бас тодорхой хэмжээний бас мөнгө цуглуулад тэгээд дөрвөн чуулганаас нь бас ингээд манай Самуэльд оролцож байгаа залуучууд зориулаад бас уламжилт ёсоор те ингээд пицца бас авчирсан байгаа. Тийм учраас бүгдээрээ талархсан сэтгэлээр те бас идээд тэг гоё нөхөрлөөрэ. Тийм ээ тэгээд зарбирч дуусгачаад нэг ураа хэлэн гэсэн эхлээ зарбираа дуусгах те. За бурхан аваа таньда баярлалаа. Там руу явахаас өөр аргахгүйсэн гэмтэн байсан бидрийг залуу насанд аварж өгөөд эрхэм чуулган дотор итгэлийн амьдралаар амьдрах боломж өгсөн таньда баярлалаа. Мөн түгээр зогсохгүйгээр энэхүү эрхэм Самуэль сургуульд оролцох боломжийг өгсөн таньда баярлалаа. Энэхүү Самуэль сургуулиар дамжуулаа суралцсан тэр үгээр мөн бид нар өөрсдөө бэлдсэн тэр зохиомжоор дамжуулаад боддоор энэ дэлхий дээр алдагдсан тэр ганц хоныг хээж бүгдээрээ зоригтойгоор сайн мэдээг сайн тараадаг манай залуучууд болж чадхаар татварлаж өгөөрэй. Боддоор эдгээр сурсан зүйлүүдийг амьдралдаа хэрэгжүүлж чадхаар татварлаж өгөөрэй. Бас 7 өдрийн хугацаанд
хамтдаа оролцсон бүхий л анхан дүүс нарыг Бурхантай өрөөж өгөөд бас Самуэль сургууль дуусны дараа бас байгаа газартаа бүх хүчээ дайжлан бас сайн мэдээг тарааж бас дараагийн Самуэльаар бас уулзч чадхаар та төсөлж өгөөрэй. Бас үлдсэн бүхий л хөтөлбөртэйсэндээ Бурхантай хамтдаа төсөлж өгөөрэй. Бүхий л зүйлийг эзэн таньда даатган бидний хэм нүглээс аварч өгсөн эзэн Есүсийн нэрээр залбирлаа. За өрөө хэлэх юм бэ. За өрөө болохоор за сонс, сил, бэлд, хашгир 19 дугаар Самуэлаар 19 дугаар Самуэлаар уулзцгаая гэх юм бэ. 19 дугаар ээлжийн Самуэлаар уулзцгаая гэх юм бэ. Ойлгосон тий? За нэг хийгээд үзье. За 3 и сонс, сил, бэлд, хашгир 19 дугаар ээлжийн Самуэль сургуулаар уулзцгаая. Окей. За одоо хий тий? За явлаа. За 3 и сонс, сил, бэлд, хашгир 19 дугаар Самуэль сургуулаар уулзцгаая. За Босно. Тэхөө. За. Усан тий? За. За пиццага идэрээ одоо. Багаараа хуваагдана шүү дээ одоо. Тий.